байцгаана өнөөдөр хүрэлцэн ирсэн та бүхэндээ энэ өдрийн мэдээг хүргэе. За ямар ч гэсэн энэ бол мэдээж манай элэг нэгт монголчууд маань зугаалсан байна. Тэгэхээр элэгийг сайхан шүлгээс эхлүүлье. Дээшээ босоо бичгтээ, дэлхийг эзэгсэн түүхтэй, харийнханд байхгүй баялагтай, халахын сайхан нутагтай. Тийм ээ, энэ бол бидний бардамнал их орны минь бахархлаа. Ингээд монголчууд бид Солонгост аж төрж, амьдарч суралцсан хугацаанд бид бүхэн зөвхөн ажил, амьдрал гэж явсаар байгаад өөрсдийгөө тэр бүр анхаардаггүй бол бид маш сайн мэдж байгаа. Тэгвэл өнөөдрийн лекцийн гол зорилго юу вэ гэвэл бидний их сайн мэддэг, үргэлж бодож явдаг хэрнээ тэр бүр хэрэгжүүлж чаддаггүй, ил гаргаад байдаггүй тэр гол асуудлыг өнөөдөр хөндөж та бүхэн багч гэсэндээ тусал далайд тусал нэмэр гихчээр багч гэсэндээ тус нэмэр болох үднээс өнөөдрийн лекцийг бол хувь хүмүүс хамтраад зохион байгуулж байгааг дуулах гээд таатай байна. Тэгэхээр өглөө өглөхийн дээд бол мэдээж оюуны өглөө гэдэг шүү дээ. Тийм учраас өнөөдрийн лекцэнд ирсэн мөн суусан хүмүүс та бүхэн маань амжилтанд хэрхэн яаж хүрэх, өчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой вэ? Мөн хос хэл гэсэн илтгэлүүдийг бол сонсох боломжтой байгаа. За тэгээд өнөөдрийн лекцийн хамгийн төгсгөлд нь бол бид азтай шалгаруулах бөгөөд та бүхэн ч гэсэндээ өнөөдрийн турш бидэнтэй хамт байж бие амрааж тархиа сэргээгээрэй гэж та бүхнээс хүсэж байна. За ингээд өнөөдрийн лекцэнд маань гол үүрэг хүлээсэн хүмүүс бол яах аргагүй манай 3 итгэгч бүсгүйчүүд байгаа. За энэ бүсгүйчүүдийг танилцуулъя. Уламжлалт ангаах ухааны их эмч, ангаах ухааны докторант Гарма. За Гарма итгэгч маань өнөөдөр хүрэлцэн ирсэн байна. За мөн дээрээс олон улсын мэрэгжлийн хөгжлийн институтын захирал Хатагтай Батгэрэл гэгч маань бас хүрэлцэн ирсэн байна. За одоо арай ирж амжаагүй байгаа хүн бол хэл шинжилгээний докторант Mongolian Weekend School сургуулийн багш Өнмөр цэцэг багш маань болохоор хос хэлний талаарх сонирхолтой илтгэлийг бас бэлдсэн байгаа. Энийг бүгдээрээ хамгийн сүүлд бол сонсох болно. Мөн хэмээн олон улсын мэрэгжлийн хөгжлийн институтын захирал Хатагтай Батгэрэл таныг тайзнаа хүндэтгэж ирж байна. Ингээд бүгдээрээ багтаацгаая. За би бол Солонгос улсад 1994 онд анх ирж ирсэн. Багаахтай. Тэгээ энд бол Солонгос гэдэг улс миний бол 2 дахь эх орн. Тэгээ би бол 2010 он хүртэл энэ ч яг Солонгос Монголын аж ахуйн танхимын төлөөлөгч би 11 жил ажилласан байт юм билээ. За өмнө нь бол одоо Солонгос монголчуудыг дэмжих холбоо гэдэг одоо 70 сар нийгэмд гэж байсан. Тэрийг биднээс 2004 онд энд байгаа тухайн үед бол Монгол Ньюс гэж компани байсан тийм ээ. Тухайн үед бол 35,000 монгол байсан. Тэгээ бид тэр зорилт гэдэг Монгол улсын захирал тэгээд энэ чи одоо албан ёсоор сууж байсан нэг 5 хүн байгууллагын хүмүүсээс бид нар маань одоо Солонгос дахь хамгийн анхны монголчуудын холбоог байгуулж бас үйл ажиллагаа явуулсан. Тэгээ яг хүн ер нь өмнөх хийсэн зүйлээ ер нь эргээд харахтаа бол огшиж яг тэр хойд өнгөрсөндөө байхаас илүү би ямар юм хийсэн бэ тийм ээ. Би ийм их юм хийсэн чи би энэс илүү хийнэ гэж огшиж амьдрах нь хамгийн сайхан санагддаг. Тийм учраас өнгөрсөн удаад би одоо яг энэ Солонгост ирэхээр бараг удамж болгон тийм ээ одоо буудал болгон миний амьдралын хамгийн нандин юм дурсамжууд байдаг тийм ээ. Энд бол Солонгост монголчууд гэдэг бол эх орондоо буцаад бол бид нар нэг нутгийг холдог. Ингээд энэ тэнд явж байхад би Солонгос 1 жил болсон, 3 жил болсон, 15 жил болсон гэхэд илүү сайхан санагдав та. Яагаад зовлон нэгтийн жаргал нэг хичээр тийм ээ. Бид нар бас хүний нутагт юм сурах гэж, ажиллаж амьдрах гэж, өөрийнхөө амьдралыг бас өөр өнцгөөс нь амьдралыг харах гэж юм чирдэг байх гэж бодож байна. Яг миний хувьд бол би Солонгосын Eva Women's University гэдэг сургууль байдаг л да. Тэрийг бол би 2010 онд одоо төгссөн. Одоо хүний MBA буюу төр тусмаа хүний нөөцийн хөгжлөөр төгссөн. Тэгээд монголчуудын холбоог ажилуулад ингээд явж байхад бол одоо хар монголчууд гэж байна тийм бид нар харалцсан гэж ярьдаг тийм ээ. Тэгээд гэрээд ажиллаж гэж байгаа. За тэгээд Солонгос улсад суудсан мэгтэйчүүд гэж би тэгээд оюутан залуучууд гэсэн ийм ерөнхийдөө 4-5 хэсгээр бүрддэг. Тэгээд бид нар бол тухайн үед бол одоо immigration тийм ээ одоо эдний одоо тийм цагдаа зэргийн маш хамтарч ажилладаг байсан л да. Энд байгаа гэрээт болон гэрээт бус ажилчдад туслах, дэмжих, за эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах маш олон ажлууд эргээд хийсэн байдаг юм лээ. Тэгээд хамгийн том хийсэн зүйл гэх юм бол бид нар Солонгосын парламентод бид нар ийм хууль батлуулах гэж одоо санал бариад тэр маань юу гэхээр зэрэг 1 жил одоо албан ёсоор 1 жил
5 сар энэ Солонгост ажилласан хүнд л албан ёсны мэргэжлийн үнэлэх олгодог ийм тогтолцоог бол тухайн юм бид бас манай залуучууд нэг хийх гүйцэтгэж ирсэн. Тэр яг одоо би Монголоос ирсэн. Монголоос ирэхдээ би бол энд Говь Алтай аймгийн иргэдэд төлөөлөгчдийн хурлын сургалтыг хийж өгсөн. Тийм ээ, орон нутгийн тийм сүүлийн үеийн хандлага, одоо чиг хандлага гэсэн юм Солонгосын парламентд бид нар сая хичээл хийж байгаа. За өнгөрсөн тэр хэд маань явлаа. За тэгээ хүн ер нь хүүхдээ суралцах ёстой. Би одоо энэ бас дараагийн 5 өдөр хүртэл өөрийнхөө мэргэжлээр хүний нөөцийн тийм ээ яг мэргэжлээр би одоо энэ бас мэргэжилтэй ишлүүдээ сууж байна. За бас зүгээр байхгүй би өөрөө ихтгэл тавьдаг учраас одоо хангаадаа маш баярлалаа тийм ээ. Маа монголчуудаа бас зохион байгуулалт гэдэг бол тийм амар зүйл биш байдаг. Тэгээ энэ залуудаа өнгөрсөн одоо 11 сард бид нар бас нэвтрүүлэг хийсэн байгаа. Тэгээд хангаа маань 2 сар 3 сар тэгээд би одоо 4 сард очно гэх тэгээд надад өнөөдөр нэг хүн ирсэн үү 10 хүн ирсэн үү 100 хүн ирсэн тэр хамаахгүй тийм ээ. Өнөөдөр хүн гэдэг бол маш чухал тийм ээ. Тэгээд та хэдийгээ би үлдгээд бас хангаагаа үлдгээд одоо энэ ихтгэлийг бол тавих чинь тэгээд амжилт гэдэг зүйл бол Голливуудын одуудын ч гэдэг юм эсвэл хит их баян ч гэдэг юм бидний нэвтрүүлгээр харж байгаа тэр хүмүүсийн амжилт тогтмож биш байдаг юм а гэдгийг би энэ хүний нөөцийн хөгжил тийм ээ хүн өөрөө сэтгэл амгалан өөрийнхөө одоо зорилготой тийм ээ өөртөө үнэнч байгаа тохиолдолд хүнд бол амжилт гэдэг зүйл л одоо ирдэг юм а гэдгийг өөрийнхөө амьдралаар утгаж одоо явна. Тэгээд үнэхээр би 20 жил энэ Солонгост ажиллаж амьдарч байхдаа маш олон зүйл сурсан байна. Олон ч одоо би тийм ээ хүмүүсийн амьдрал одоо тийм хамтарч бид нар Монголыгаа төлөө зүтгэсэн байна. Бид нар монголчууд тийм ээ. За монголчууд гэдэг маань өөрөө монгол гэдэг нэр бол та магадгүй хүн ч гэж болно. Туяа цэцгээд хангаач гэж болно. Хүний нутагт хүн хизээч өөрийнхөө овог нэрээр явдаггүй. Улсынхаа нэрээр явдаг учраас таны хэлж байгаа одоо бодож байгаа бодол хэлж байгаа үг хийж байгаа үйлдэл болгон чинь Монгол улсыг та нар Солонгост хамгаалж байна гэдгийг бол бас сайн болох хэрэгтэй гэдгийг бол та бүхэнд хэлмээр. Мэдээж хүн өнөөдөр тийм ээ одоо хүний нутагт ирчээд өөрийн гэсэн зорилготой байдаг. Гэхдээ би та бүхэндээ одоо юу гэдэг захиж хэлэхэд их юм уу? Хүн бол төрснөөрөө хүн эх орондоо буцаж өөрийнхөө орон зайг тийм ээ эх орныхаа төлөө зүтгэх нь бол бидний бол маш том одоо зорилго байд юм байна. Хүн хүний нутагт байхдаа энэ нөхцөлд нь энэ байдалд нь цалинд нь ч гэдэг юм уу нэг мэдхнээ энэ саарл амьдрал айгүй хурдан өнгөрсөн байт юм бэл. Эргээд харахад одоо юу гэдэг би хийсэн бүтээсэн зүйл маань юу вэ тийм ээ өнөөдөр Монгол хүн болгоод бид нар их оронч хүмүүс тийм ээ монголчуудынхаа төлөө өөрийнхөө нутаг усныхаа төлөө юм хийхсэн гэж огшиж энэ одоо амьдрах гэхээсээ илүү яг өөрийнхөө одоо оноогдсон тэр богинохон цаг хугацаанд өөр ингэсэн төлөвлөгөөтэй тийм ээ богинохон хугацаанд гадаад одоо эрэхтэй сурах хэрэгтэй юм сурчаад эх орондоо буцах гэсэн ийм байгаасаа гэдэг би одоо захиж хэлмээр санагдав. За мэдээж би бол одоо хүний нөөцийн хөгжил гэдгээр төрийн албаны зөвлөлт засгийн газрын одоо тийм төрийн албан хаагчид тэгээ улс төрчлөд би хичээл заадаг. Тэгээ хүний нөөц гэдэг маань хүмүүс боддог хүний нөөцийн менежерээс авах юм шиг санагддаг. Юу гэхээр хүний нөөц гэдэг нь хүн капитал баггүй бид нар өөрсдөө хүний нөөц. Та нар бүгдөө энд байгаа хүмүүс одоо 45,000 гэсэн гэдэг 48,000 гэсэн гэдэг. Энэ бол дөрөвдүгээр урсгал одоо бүр дээрээс бол ингээд урсгалууд явсаар байгаа том давлгаанууд монголчууд олж ирдэг л дээ. Тэгээ 3 дахь давлгаан дээр бид нар тухайн үеийн засгийн газраас зохион байгуулж исэн зөвгийн хөтөлбөрийг сонсч ирсэн баг тийм ээ. Тэр зөвгийн хөтөлбөрийг манай далаас их нийгэмд зохион байгуулж Солонгосын 7 хотуудад бид нар тойрч яваад за эх орон гэдэг тийм ээ Монгол хүний үнэт зэний зүйл гэж юу гэдгийг талаар бид нар илтгэл тавиад тэгээд ажлын байр онц үзүүлдэг ийм үзэсгэлэн яам бид нар 3 жил одоо хийснээрээ тухайн үед 35,000 монгол байсан нь 22,000 болоход бид өөрсдөө бас үүнийг гүйцэтгэсэн ийм байгууллага байсан. За тэгээд би Монголдо эхний түүчээ буюу 2012 онд өөрөө эх орондоо буцсан. Мэдээж эх орондоо хүний нутаг дээрээ дасан зогцсон гэдэг бол энэ бол асуудал биш юм билээ. Өөрийнхөө хэлтэй гэхдээ үзэл бодлын хувьд арай ондоо болчихсон 20 жил хүн гадаад амьдран гэдэг бол одоо бас их хугацаа л да яг нэгээд одоо гэхдээ мэдээж би яг тас 20 жил байгаагүй мэдээж би төрийн ажилтнууд би маш олон юмнууд одоо зохион байгуулдаг хүн байсан учраас маш хэрж очдог гэсэн. Тэгэхээр суурин би одоо энэ Солонгос ингээд амьдраад эх орондоо очиход бол Монгол эх орондоо дасан зогцсон гэдэг чинь өөр айгүй том одоо юу гэдэг юм шалгуур гэдэг юм лээ. Тэгээ үнэхээр одоо бараг сар болгож би их одоо Солонгос руу ирмээр санагдах тийм үйл надад маш байдагсан ч гэсэн би энийг хийх хүмүүс өөр хийх юм гэж би огшиж одоо тийм ээ энэ олон одоо би бол Монголд очиж 6 жил болчлоо. Тэгээд жилдээ бол одоо тогтмол одоо энэ төрийнхний тийм ээ бизнесийнхний улс төрийн маш олон сургалтуудыг хийдэг. Тэгээд ер нь юм сурчаад эх орондоо тэгээд буцаад Солонгост ирж очдөг ийм байх нь бол аюу таатай бөгөөд эх болгондоо одоо шинээр өөр бас ингэдэг юм бэлээ гэдэг бас хэлмээр. Яг би ихтгэл тавихтаа ялангуяа та нарыг Солонгост байгаа учраас өөрийнхөө хүн тийм ээ одоо хүн хэлхээс наашгүй цааш чичгээс наашгүй гэж тийм ээ
амьдарсан тэр дундаасаа би олчихсан. Би өнөөдөр маш өөртөө амжилттай тийм ээ. За Монголын засгийн газар өнгөрсөн жил би өөрийнхөө сурсан мэдсэн зүйлээрээ Монгол улсыг ингэж хөгжүүлүүл тийм ээ. Одоо үндэсний брэнд гэж ярьдаг тийм ээ. Бид нар өөрсдийн гэсэн айдентик байхгүй бол одоо Содамс улс гэдэг чинь хөдөлмөрч тийм ээ. Тэртээ за динамик гэх тийм ээ. Имижинг юу Корея гэх ингээд эдгээр маш олон юм хөдөлмөрүүд авч явдаг тийм ээ. Хүн өөрөө дотроо энэ гадаадд байгаа хүний цус тийм ээ зүгээр урсдаг бол гадаад байгаа монголчуудын цус урсгалт юм шүү гэж би хэлэх дуртай. Яг л хүн ямар ажил хийж байгаа юм чухал биш. Хаана юу сурч байгаа юм чухал биш тийм ээ. Та бүхэн одоо энэ ингээд солонгос руу явж байгаа. Гэхдээ хүний хүүхдүүд ийм байх. Манай Монголд ийм байхгүй яагаад гэдэг энэ цагаан атаархал тийм ээ бидэд өдөр болгон минут секунд тутам бидний цусыг буцлагч яадаг. Тэрийг бид нар байж даарч яадаг тийм ээ. Тэгвэл энийгээ бид нар одоо юу гэдэг цуглуулад нэгдээ тогтмол юм уулздаг байгаад Монголдоо очиод өөрсдөө сурсан мэдсэн зүйлээрээ тийм ээ. Одоо эх орондоо тууштай мэдээж тэр чи өөрийн гэсэн орон зайгаа олцсон. Одоо би бол ямар ч улс төрийн нам биш тийм ээ. Гэсэн ч гэсэн би одоо монголчууд ярьдаг л да ямар нэгэн улс төрийн нам одоо ялхаараа ч гэдэг юм уу. Ажил ахтуу хамаатан сад улсын хурлын гишүүн байхаараа Солонгост хоёулаа Монголд амьдар сайхан болдог. Би бол отон тэмч миний аав өнөөдөр дархан хүн тийм ээ. Ингийн би өнөөдөр Бат гэдэг хүнээр тийм ээ. Та Батын одоо Бат гэдэг нэрээр би өнөөдөр хин нэгэнтэй ч гэдэг юм уу. Хин нэгний одоо тийм ээ хамгаалалт бий соож үтсэнгүү. Би өөрөө сурсан мэдлэгээр ямар нэгэн нам гэж би байж энд төрчиж би ажилд орсонгүй. Тэгээ өнгөрсөн жил яг би хүн болгон өнөөдөр шүүмжилдэг. Өнөөдөр та нар интернетээр Монголыг харахад бол үнэхээр амар гэдэг тийм ээ. Бараг гудамжинд нь хүүхд хүчиндээ л тийм ээ. Энд нь хүн анхаарал ингэ байж тийм болов уу ийм ажил бид өөр ихгүй байж. Гэтэл яг начир дээр өнөөдөр Монгол дээр очиж харахад бол тийм биш. Тийм ээ. Өнөөдөр хөдөлмөрч сайнсгаа бид нар өнөөдөр тийм муу мухай зүйлийг аюух шеэрлдэг тийм ээ. Тэрэн дээр аюух анхааралтай. Гэтэл тэгвэл тэрийг харахгүйгээр өнөөдөр сайн амьдралыг бүтээгээд явж байгаа маш олон мянган залуучууд бий. Тэгэхээр өнгөрсөн жил бид нар тэрийг Монгол улсын ерөнхий сайдад бид нар ингээд өөрсдийнхөө төслийг одоо санал болгоход өнөөдөр би ерөнхий сайдын дэрэгдэх үндэсний брендийн тийм ээ ажлын албаны дарга болох хүртэл миний одоо юм оюун ухааныг үнэлээд тийм ажилд орж болдго юм байна гэдэг би өөрийнхөө амьдралаас харж чадсан гэж хэлдэг. Тийм учраас амжилт гэдэг бол өнөөдөр одоо монголчуудын үг байдаг тийм ээ. Өдөртөө та тийм ээ төлөвлөсөн ажлаа амжуулж хийхийг амжилт гэдэг болохоос бусдын амьдралыг харж тийм ээ би өөрийнхөө амьдралыг бусдын одоо юу гэдэг тэр юмудаар одоо хоосон амьдралыг амжилт гэж хэлдэг юм аа гэж санаартай хэлмээр байна. Яг хүн та өөр амжилтын үндэслэл би маш олон дээрс энэ яаж гэх юм болов тийм болов. За миний өөрийн боловсролын байдал ажилласан байдал би олон улсын мэргэжлийн хөгжлийн институт гэдэг бол Солонгос Ива Ёжтеакийн багш нартайгаа хамтарч хийнийг байсан. Мэргэжлийг хөгжүүлэх гэдэг нь маш чухал одоо ийм point үт юм билээ. Тэгээ бол олон улсын харилцааны их сургуулийг төгсөөд энэ Солонгос дээр 2010 онд би Ива Үндэс университет төгссөн ийм магистрт өгч. За ер нь ямар ч амжилтаас илүү хүн өөртөө би гэж хинбэ гэдэг асуултыг тавьчих хэрэгтэй тийм үү? Та бүхэн өнөөдөр 20-таа ч хийж болно, 30-таа ч хийж болно, 40-таа ч хийж болно тийм үү? Хааш ажиллаж амьдардаг гэж хамаах. Ер нь та өөрөөсөө би юм хийм болоо гэж өөрөөсөө асууж ирсэн удаа байна. Өөрөөсөө нь асууж ирсэн үү? Би юм хийм би Монгол хүн. За би төв амир харахангаа одоо юу гэдгийг говалтай тийм ээ бид нар юм ярьдаг шүү. Хүн хаана нэгтээ өөрөөсөө би гэж юм бэ? Би яах гэж төрсөн? Надад ямар хөвгөл байгаа гэдгийг бол хайдаг хүн асууж явах хэрэгтэй байна. Тэгэхээр бид нар хийм. Бид өнөөдөр энэ Чингис хаан гэж бид нар ярьдаг тийм ээ. Бид бол Чингисийн үерсэд мөн үү? Бид нар өнөөдөр одоо нүүдэлчин монголчуудын үерсэд мөн үү? Сая жилийн өмнө энэ одоо баатарлаг хүмүүс энэ ухаалаг хаттын бид нар үгээр мөнөөс мөн. Гэтэ өнөөдөр бид нар өнгөрсөндөө тэр одоо юу гэдэг хүннүү бүрэнч гэдэг юм уу Чингис хааны үеийг бид нар өнөөдөр бодоод өнөөдөр амьдарч ирээдүйг бид нар өнөөдөр төсөөлж чадах уу? Өнгөрсөн юм өнгөрсөндөө үддэг ч тийм ээ. Өнөөдөр бид нар тэгвэл хийн. Өнөөдөр Монголд тийм ээ ийм сайхан хөгжчүүд маань, ийм сайхан залуучууд маань тийм ээ энэ 21-р зуунд алхаж юм. Өөртөө итгэлтэй тийм ээ. Заримдаа нэг талдаа гомдолтой, заримдаа нэг талдаа одоо юу гэдгийг яасан хатуу хорвоо гэж хэлдэг гэдэг тийм үү? Яг өнөөдөр энэ мөчөд би танад ихтгэл дээрс тавьж чад магадгүй Солонгос Монголын үсэд төрж байгаа тийм ээ. Час хийж өнөөдөр одоо Монголынх нь одоо үргэлжлэлийг бий болгох гэж өнөөдөр ийм сайхан үр чадвар өгөөч. Одоо юу яаж төрж байгаа. Тэгвэл өнгөрсөн жил тулгуур төрийн 2226 жил Их Монгол улсын 811 жил ардын хувьсгалын 96 жилийг бид нар яасан. Ингээд өнгөрсөн. За энэ жил бас энэ маань нэмэгдэн тийм үү? За бид нар жил болгон наадмыг гэтэл энэ маань жилийн жилд явсаар байх болно тийм ээ. Одоо тэмдэглэж явсаар. За тэгвэл хувь хүн бид нар өөрөө өөрсдөө бас одоо юу гэдэг шинжлэх ухааны үндэслэлтэйгээ бас бодож явах хэрэгтэй юм байна л та.
За хувь хүн хоёр их үүсвэрээс гаралтай бөгөөд 3 элементээс бүтдэг юм. За мэдээж нэг нь бол бидний ДНК буюу тийм ээ ДНХ гэж байдаг. Байгалийн төрөлхийн өвлөгдсөн. Та өнөөдөр тийм ээ одоо ээж аав чинь тийм ээ цуснаас цусан тийм ээ одоо яснаас яс руу шинжиж байгаа бидний тэр үнэт зүйлүүд юу цусан байдаг ДНХ тийм. За нөгөөд нь төрхөөс эхлээд өгсөн бүх зүйлс та 60 он төрсөн бол 60 оны нийгмийн өөрчлөлтийг та өөртөө шингээж авсан байгаа тийм. Гарах 80 90 2000 оны хүмүүс яг тухайн нийгмийн тэр одоо найз нөхдөөөс нийгмээс өөрийнхөө юу бий болдог байна. Итгэл үнэмшлийг одоо юу ахлагаа итгэл үнэмшлээ олж авдаг байна. За хүн хүүхдээ яадаг вэ? Суралцдаг байна тийм ээ. Өнөөдөр 60 наснда ухаар 61 наснда яадаг гэдэг лээ нэгжчдэг гэдэг байна. Тэгэл өнөөдөр бас 61 62 биш болчиход байгаа шүү дээ. Юу гэхэл зэрэг одоо бүх юм наанаа технологи эрүүл мэнд гэдэг юм яагаад одоо 100 наснах бол боломжийн болчиход байгаа яг үнэ. За тэгвэл бид өнөөдөр шүү тийм ээ. Би одоо Монголд очиод их л одоо гэгээлгээр очиод хүмүүстэй уулзлаа. Маш их шүүмжлэл тийм ээ. Гомдол, цөхрөл. Өнөөдөр ингэж харъя л да. Монгол улс өнөөдөр муу муухай явж байгаа хүмүүсээ. Бид нар гадаадд байх тусмаа өнөөдөр эх орн сайн сайхан явна гэх мэ. Олон улс орнуудаар ингэ тойрох тусам миний эх орн шиг бид нар ямар жаргалтай байгаа юм бэ гэдгийг хүн олж тогтоох болно. Өнгөрсөн жил би одоо үндэсний брендийн зүйлийн ажлын дараа багтаа сэдэв хүмүүс олгуудаар ер нь бол би жилдээ заавал гадаад руу явах ийм төлөвлөгөөтэй байдаг л да. Тэр нь юу гэхээ зэрэг хүн өнөөдөр өөрийнхөө гаднаас хүн өөрийгөө бусдын өөр өнцгөөс харах нь бид нар өөрийгөө сайн сайхан байгаа ажиглалтай байгаа гэдгийг мэдэрдэг байна тийм үү. За тэгвэл бид нар өнөөдөр маш шүүмжлэлтэй байдаг. Тэгвэл яагаад бид нар яг ийм байгаа юм бэ гэдгийг өөрөө өөрөөсөө асуух хэрэгтэй. За тэгвэл баруун зүүн тарих гэж байдаг юм байна л да. Энэ одоо юу яатсан бэ да? Өсөрсөн байна да. Баруун зүүн тарих гэж байдаг. Баруун тарих болохоор сэтгэл хөдлөл, мэдрэмж, санаа, изээ. За зүүн тарих болохоор зэрэг тооцоолох тийм ээ. Одоо тэрийг бодит юмыг хардаг ийм эсвэр байдаг юм л. Тэгвэл өнөөдөр бас манай олон улсын харилцааны дэд сургуулийн багш Баярхуу багшийн бичсэн ихтгэл байдаг юм л да. Нийтлэл байдаг юм л да. Баруун тарих нь хэд хөгжсөн улс орнд босдож мөгтгөө гэж. Баруун тарихыг боддоо ер нь энэ улс орнд юу ч бүтээгүй мөртлөө монголчуудын ярьдгаар шоу удах гэдэг чинь хэд их одоо тийм халуун цустай одоо ямар үндэстэй байж байгаа та нар юу гэж бодож байна? Юу ч бүтээгүй. Циган. Ямар ч цигаа өгөх нь тийм ээ сайхан бүжиглэж шít. Ямар ч цигаа ямар ч гитарыг уйлсан дарна тийм. Гэтэл өнөөдөр цигаануудын бүтээсээ хотгож байна. Тэд нар өнөөдөр хэд баруун тарихны хөдөлгөөнтэй одоо сэтгэл хөдлөлттэй тийм ээ. А тэгвэл тэрний дараа хоёрт нь одоо монголчууд явж байна гэж. Бид нар өнөөдөр тийм ээ хэд их төрөвчөө одоо дэлгэж хэдэн зугаараа тойрч тийм ээ өнөөдөр тэгж дааллах. Ер нь юм чинь давсан хэн хэмжээнд таарсан байж өнөөдөр амьдрал явдаг штеп. Хав цагаан өглөө тийм ээ өглөө орой арга бэлэг эр юм юм болон тэнцвэртэй хэвээр байхгүй. Бүр туйлын од сайн одоо цав цагаан зүйл гэж хэлж байхгүй. Туйлын хамаар гэж юм байдаг байхгүй. Тэр юмны хин хэмжээг барина гэдэг маш их чухал. За зүүн тарихны хит хөгжил өгвөл яг үнэлэхэд солонгосууд японочууд. Өнөөдөр Хирокири ямар үл би одоо марч Bloomberg-ээр гарч ирсэн тийм өвчмөс. Тэр нь юу гэхэл зэрэг гэрээсээ биш гэдэг бүр өрөөнөөсөө 1 сараас 7 сар хүртэл гардаггүй. Тийм өвчтөн хүмүүс шүү дээ тийм ээ. Ээж аав ингээд хоолнд өгчөөдөг компьютер дээр ингээд суужээд өгөө компьютер дээр суух гэдэг интернетээр тэр ингээд гадагшаага гарахаар зэрэг нийгмээс айдаг тийм ээ. Янз янзын одоо бохир заавын надад даангаад өгдөчвэдэ гэж би айдаг. Тэр маань юу гэхэл зэрэг зүүн тарихны хит хөгжмөд дотгошоогоо тийм ээ өөрөө өөртөө ярьдаг тийм ээ. Энэ хиймэл цахим ертөнц рүү ороод тэр маань өвчм болчихсон байх. Тэгэхээр өнөөдөр зүүн тарих, баруун тарих хоёрын яг тэнцвэр буюу бид нар аль тарихаа яах ёстой, ажилуулж явах ёстой. Яаж ажилуулж явах ёстой гэж өнөөдөр ч та бүхэн одоо ингээд өдөрт хэдэн мянган болоод гэж бодож байна. Өөр энэ ч буруу зүг сайрал болохоо. Зөндөө за 5 минут дараа. За 10,000 өөр 5 бодлоо. За ямар ч юм байна. Яг зөв юм боддог юм. Лекцэл болоод шүү дээ. Хүмүүс шүү дээ. 60-аас 70,000 болдог байна. Энэ шийдвэр гаргаж гарцсан тийм ээ. Ингээд дээдэж за өнөөдөр би хүүхдээ цэцэрлэн саажаад ямар сайхан уянтай хүн бэ гэхлээр цайз гид зүйлүүд юм мэдчихсэн юм л үгүй бид маш олон төрлийн болдог тийм үү. Тэр чинь 60-аас 70,000 бол буюу наа чи миний утас. Намаг усаа өгч байгаа. Хүн нь өөрөөгөө одоо юу захирна гэдэг юм өөрөөгөө контрол гэж аюулцүүлтэй. Хүн нь өөрсгөө одоо өөрөөгөө хүмүүжүүлсэн байж хүн өөрсгөө юм гэх хэрэгтэй байхгүй.
хүнд бусдад ингээд сайхан юм ярьж өөрөө тийм биш байх юм бол ямар худлаа ярьж байгаа яг хүн үздэг. Тэр чинь би өөртөө надад бол бусад хүмүүс гэхээс илүү би өөрөө өнөөдөр дарах тийм ээ сэтгэлээ одоо үгдийн зөв амьдрахын тулд өөрөө өөртөө хайцдаг. Тэгээд өдөртөө би хит хитэн юм сэрүүлээд байдаг л да. Тэр юм яваараа одоо усаа угаар сая ус дуурч байгаа. Яг л хүнд өдөрт одоо юу тийм килограммаас шалтгаалаад өдөрт 1.5-аас 2 литр ус шаардлагатай дуучаас бид нар яаж явах вэ? Ууж явах хэрэгтэй байна шүү дээ. Тэгэхээр бид яг ийм байна гэдэг хүмүүс заавал бодож явах хэрэгтэй. За тэгвэл тий доотлол л доо. Оо энэ юм. Өөрөө хэлээд байгаа. За тэгвэл бид яг ийм байна гэдэг хүн заавал бодож явах хэрэгтэй. Тэгвэл тэр олон мянган бодлого чинь биш үү тийм ээ. Бидний яг ингээд юм баабл буюу тийм ээ нэг аюу гэдэг чинь түзэрэг гэж үгдэлээ Монголд усан бөмбөлөг. Яг усан бөмбөлөг шиг пат гэж харах нь хараад үлдэх нь үлдээ маш олон бодлыг бид зүгээр өдөр тутмын чараас 7000 бодлоо гэнэ. За тэгвэл бид нар энэ тарихаас тийм ээ зөв авч явахын тулд тийм үү? Энэ зөв одоо тэнцвэрээ хадгалахын тулд эхлээд энэ олон бодож байгаа бодлуудаар бид нар яах ёстой вэ? Бичиж явах ёстой юм шүү дээ. Одоо Солонгосын энэ 10 жилийн миний хоёр охин одоо Солонгос бүр ингээд төрж өсөөд 10 жилээ ч гэдэм хүмүүжүүлэлтэй Солонгос миний хоёр хүүхдээ хүмүүжүүлж өссөн. Миний бага охин маань одоо Солонгосоор хийж орж ирсэн. Тэгээд 3 жилийн өмнө би хоёр хүүхдээ хүчээр одоо гэдэг Монгол авирцсан. Яг тэгэхээр хоёр хүүхдийн байдарчаад би Монгол очиод би их орж би тэ улс орноо хөгжүүлчихээ гэж бас яаж болохгүй л дээ. Тэгэд энэ одоогийн 10 жилийн хүүхдүүдэд танд илгий гэж юм байдаг юм байна. Өдөр болгон одоо юугаар илгийгээ биччихээ гэж ярьдаг тийм үү? Тэр нь одоо өдрийн тэмдэглэл гэсэн үг шүү дээ. За манайхан ч гэсэн бас тийм дээ. Ер нь өдрийн тэмдэглэл амьдралын хөдөлгөлт хийдэг хүмүүс байна уу? За надад санхүүгийн хэдэн төгрөг байна тийм ээ. Эрүүл мэнд би жилдээ тийм одоо тийм ээ. Одоо шинжилгээнд орсон байх хэвээр. За аялын хөгж байдаг тийм ээ. Гэр бүлэрээ бид жилд нэг хэдэн удаа аялсан байх хэвээр ч гэдэг юм. Тийм одоо хөдөлгөлт хийдэг хүмүүсийн дотор байна уу? За ядаж санхүүгийн хэвээр. Холбоо эхэлж байгаа. Хэлж байгаа. За тэгэхээр хүмүүс мөнгөний тооцоог бичдэг. За тэр чинь сайн байна. Цаг бүхнийхээ тооцоог бичээ. За тэгээ өргөжлүүлээ та тэрийг хөгжүүлээд явах хэрэгтэй болох нь шүү дээ тийм ээ. Тэгэхээр хүн яадаг гэхэл энэ олон одоо баруун талаараа хүн аягүй юм бодд юм байл ингээд аягүй боддог. Хэрвээ тэрийг одоо хэдүүлээ бодоод хогийн санд хог хийгээд сарын дараа юу болох вэ? Дэлбэрнэ өстэй. Яг тэрнтэй бид нар хогоо хайдаг үстэй. Бүр Солонгосод бүр гоё гэж 3 ялгаж хайдаг үстэй. Монголч өдрийн хэлээд ажилладаг үстэй бид нар тий. Тэгвэл тэр яг хог шиг энэ олон бодлого хэрэгтэй болон хэрэггүй сайн одоо гомдсон гомдож гэдэг энэ бүх бодлуудаа бид нар яаж явах вэ? Цэвэрлж явах хэрэгтэй. Яаж цэвэрлэх гэж юм бичиж явах хэрэгтэй. Юм бичгээр энэ дотор байгаа бодлууд маань өөртөө тэр одоо бодлуудаа гэж за та одоо хийх гэж бүх ажиллаа тийм замбрааг ингээд бүгдийг бичиж. Тэгэхээр аяандаа шүү дээ тэрний дараа 100 төгрөг ажиллаж хэлт юм л. Тэрний үгээр зэрэг за би өнөөдөр аахтайгаа уцаар ярина гэсэн. Доор байж дахиад санаад аахтай уцаар ярих гэж шүү. Түүнээ соорцсон буюу тэдрийг яг багцлах байгаа юм шүү дээ. Тэгэхээр энэ багцлах буюу тийм ээ бичээд ирэхээр хүний ингээд одоо 100 тарих буюу энэ баруун тарихаа амрааж өгдөг гэсэн ийм одоо шишлэг ухааны төслөд байдаг. Тэгэхээр хүн юу гэхээр зүгээр дуртаатай юм бичээд байгаа шүү дээ. Та бүхэн ялангуяа одоо өөртөө байна. Хүн ер нь гадны оронд өөртөө өмөрөх одоо өмөлцөж одоо өөрийгөө өрөвдөх гэхээсээ илүү та өнөөдөр хүний нутагт байхдаа би юу сурах вэ? Би их орондоо багтхан нутагтаа би юу хийж болох вэ гэдгийг энэ болгоно тэмдэглэжээ. Монголд очиод тэр чинь танд тусдын буюу тийм ээ маш том одоо бүтэж болно. За тэгвэл энэ бодлыг бүгдээр байх олон зүйлийг бодлуулсан юм өөрөөсөө асуух хэрэгтэй юм асуултууд гэж байдаг юм байл. Энэ бол дандаа хүний нөөцийн одоо яг юм сургалтуудад байнга зааж ирэх асуудал. За хэрвээ тийм ээ та бүх ажил адилхан цалинтай байсан бол та ямар ажил хийх гэсэн бэ? Магадгүй юу ч хийж болох байсан гэж боддог тийм ээ. Өнөөдөр бид нар одоо амьдралдаа хүн хоёр юм дээр авах хэрэггүй юу гэхээр зэрэг мэрэгчлээ сонгохдоо гэмлээ сонгохдоо. За хэрэг та 90 настай байсан бол таны хувьд хамгийн чухал зүйл юу байх вэ? Бид л одоо 90 настай гэж бодлоо л да. Амьдралаа амьдрцсан. Эргээд нэг харахад би амьдралдаа хоос амьдрахгүй ашгүй бидмээ хин нэгэнд эрэг зөвөр амьдч юу. Зөв гэдэг үгэн дээр би айгүйх одоо хатдаг л да. Юу гэхээр зэрэг би бол одоо энгийн Монгол улсын иргэн гэдэг утгаараа бид нар алдсан зүйлээ тухайн үед нь цаг хугацаагаа алдахгүйгээр бид нар тэр алдаагаа ярьж засчих хэрэгтэй. Өнөөдөр бид нар 26 7 жил алдсан нийгэмд ороод маш олон сайхан бид нар зүйл ирсэн. Гэтэ нөгөө талдаа эргээд бодоход алдсан нийгмийн тийм ээ алдсан нийгэм хоёр одоо сайн болон муу тал байдаг. Тэрний би зүгээр нэг л муу талыг одоо бидэд хэлье л да. Бид нар өнөөдөр одоо хүний эрх гэдэг юм бол алдсан нийгэмд бий болчихсон тийм ээ. Хүний эрх чухал тийм ээ. За тэгвэл энийг англи хэлнээс тухайн үед алдсан одоо нийгэм бий болоод би ирээд одоо 91 онд оруулж ирчихлээ. Гэтэл хүний эрх гэдгийг англи хэлнээс буулгахдаа буруу хийсэн.
Яасан гэхээр human right гэдэг үг юу гэсэн үг вэ? Human хүн right гэдэг чинь юу гэж хэлж байгаа юм бэ? Зөв гэсэн үг байхгүй. Тэгвэл яагаад бид нар өнөөдөр хүний зөв ирэх гээгүй юм бэ? Ингэж орчуулж ирсэн бол өнөөдөр магадгүй бид нар тийм ээ ийм толгой хөлөө одоо алдсан тийм ээ ийм задарсан нийгэм болохгүй байх байсан чинь билүү? Та ирэх гэдэг үгнийхээ уг үнцийг боддоо ирэх дураараа ирэхээрээ тийм ээ би яасан ч яасан гэдэг энэ сэтгэл бидэд байгаа учраас бид нар яасан надад тэр настай өгнө үү тийм ээ хөндлөх ёстой юу энд хүн хүчээн үү татаж унжаал өдөрс хамаах бидний нийгэм өнөөдөр тэгэхээр үг болгон маань эс тулмгаа манай одоо зөвлөлтөд тэгээ Монголд одоо очиод ингээд Монголын эрдэмтдтэй ингээд ажиллаж байгаа эс тулмгаа надад хэлжсэн Монгол хүний хэлсэн үг болгон тарин юм шүү миний охин гэж. Тэгэхээр таны юу бодож байгаа чинь амнаасаа ямар үг гаргаж байгаа чинь тийм ээ тэргээр үйлдэл хийж байгаа болгон чи бид нар яадаг байх вэ? Өөрийгөө таринд одоо тийм ээ бусад хүмүүсүүдийг чсэн өрөөдөг. Муу мухай байна гэдэг бол тийм сайхан зүйл биш тийм ээ. Өнөөдөр буруу хүн гэж байдаг л та. А гэхдээ би юу гэж боддог вэ? Буруу хүн гэж байдаггүй. Not wrong but different гэдэг маш том зарчим байдаг л та. Тэр нь юу гэхээр буруу хүн биш, өөр хүн л гэж байдаг. Тэр хүн өөр хүн байхгүй юу? Та надад тэрийг буруу гэж батлах гэж өөрийнхөө алтан цагийг өнөөдөр алдсан дээрөө тэр хүн өөр юм байна гэж бодоод тэр хүнээс суралцсан дээрөө энэ миний эрүүл мэнд хэрэгтэй байхгүй тийм ээ. Хүн муу мухай бодол одоо жишээлбэл өнөөдөр 60-аас 70 мянган бодол бодож байгаа та тэрийг өнөөдөр гашуун нулимсаар дүүргэж тийм ээ өөрийгөө зөвхөж хүмүүсэд гомдлох юм бол маргааш та лагш шавталцах болно. А хэрэг та өнөөдөр өөдрөг бодлыг монголчуудад нэг өрөөд шүү дээ болно доо тийм ээ сайхан болдог өрөөдөг энэ сэтгэлээр шүү дээ. Энэ сэтгэлээр өнөөдөр амь амьдралаа өдөр болгон бодлоод хүрэх юм бол та маргааш цэнгэг усан цэлэг боломжтой болдог байна. За тэгвэл бид нар өнөөдөр амьдрахыг хүсэж байгаа түвшин гэж байгаа шүү дээ тийм ээ. Бид нар тийм болчих юмсан, ийм болчих юмсан. Гэтэл ингээд нэг харахад бид нэг машинтаа олчихсан, нэг байшинтаа олчихсан, заасаа мөнгөтэй олон бодлоо одоо юу гэдгийг тийм ээ. Нэг гол брэнд зүгтээ олчихсан юу гэдэг. Брэнд би өөрөө үндэсний брэнд гэдэг зүйлийг Монгол улсад өнөөдөр нэвтрүүлсэн юм. Анхныхаа санаачлагч нь. Брэнд гэдэг үг хэдийгээр гадаад юм шиг мөртлөө энийг бид нар орчуулж үзлээ л дээ. Брэнд гэдэг хамгаалах гэдэг утгатай. Өнөөдөр за таны нэр хин гэдэг үү? Баяраа тийм ээ. За баяраа гэдэг хүн бол Монголд хэдэн зуун мянга байгаа тийм ээ. Ямар баяраач зүгээр дам баяраач гэсэн. Тэгвэл таны аав нэр хин гэдэг? Унгагийн баяр яг тийм ээ. За тэгвэл баяр сайхан. За унгагийн баяр сайхан гэдэг хүн бусад баяр сайхнаас та өөрийн гэсэн онцлогтой шүү дээ. Та гав ганцаараа нэг л хүн байхгүй юу? Тийм ээ. Өнөөдөр эцэг өвгдий чинь тэр цуснд шингэсэн тэр үнэн зүйл таны өөрийн чинь итгэл үнэмшил тийм ээ. Та нэг тийм юм би хийчихсэн миний өөр хөвгт юм байгаасаа гэдэг нэг юм өөрийн гэсэн онцлог бусдаас ялгарх юм байгаа. Тэгвэл бусдаас ялгарч байгаа энэ зүйлийг identity буюу брэнд гэдэг байна л. Тэгэхээр би үндэсний брэнд гэдэг зүйлийг өнөөдөр одоо Монгол улс ерөнхий сайдад одоо засгийн газар танилцуулаад Монгол улсад тийм ээ өнөөдөр засгийн газар цоогч нэг бүтээл бий болсон. Та бүхэн одоо пэйж байгаа манай үндэсний брэнд гэдэг Монголын үндэсний брэнд гэсэн ийм пэйж байдаг. Тэрэн дээр бид нар маш олон контентуудыг буюу тийм ээ унаг тамуулах ёсоос ахуулаад маш олон контентуудыг бий хийсэн. Англи хүртэл одоо бид нар 7-8 цуврал нэвтрүүлгийг хийгээгүй байгаа. Энэ юу гэхээр зэрэг бид нар өөрийнхөө онцгой юм өөр юм тийм ээ бусдаас бид нар ялгарддаг юм гэдгийг нэгдэж ойлгох юм бол энэ бол үндэстэн ясны оршин тогтмол маш том дархлаа болдог юм. Өнөөдөр одоо би 20 жил амьдсан надад тийм аялал байна уу? Можи аюуя гэж би айлч юм. Өнөөдөр Монгол хүн хизээж хэллэг нь өөрчлөгдөв юм. Би нэг өстө өөрөөр батлна. Тэгэхэд өнөөдөр гаднаас орж ирчээд 3 жил болчиход монголчуудад би одоо орчуулахад маш олон хүмүүс гэдэг Сеулдэг ингээд хамгийн сайн хүмүүс. Тэд нар өнөөдөр өсөж тийм ээ өөрөөсөө ичдэг буюу монголоос ичдэг тийм ээ. Би Солонгос, би Хятад, би Япон гэж хэлжсэн би хүмүүсийг мэднэ. Юу гэхээр энэ дотоод дархлаа байхгүй гэсэн үг. Монгол гэдэг зүрх байхгүй гэсэн үг байхгүй. Гадны монголчууд ингээд суралцсан байхад гэж байна шүү дээ. Тэгээд жоохон ингэ зогсчихсан та нар зовж явж юу гэж альжаал тэ сайн жирүүм шилгэж байгаа байхгүй. Тэр бүр гахаад үе минь чи хэдэн жил болсон би 3 жил болсон. Би идэх болсон. Дүүмэс болсон. Би 20 жил болчиход өнөөдөр тийм ээ миний монгол хэлний бүр аялал өөрчлөлт. За энэ төрсөн хүмүүсийг бол бид нар яалтчихгүй тийм ээ. А тэгтээ та нар тэднэртэйгээ өөрсдөө дахин ярьдгийг бич дахигаар солонгосоор хийж бих ярьж байгаа. Би үнэ хэлчих тийм ээ. Тэднэртэйгээ тэд нар пост одоо энэ жоохон хүмүүс солонгосоор ойлгоод ярьж байгаа ч ойлгосон ч ойлгоогүй монгол хэлээр ярьж байна. Энэ маань өөрөө юу гэхээр өнөөдөр Монголын ирээдүйн иргэд тийм ээ хагас дутуу одоо юу гэдгийг сэтгэлтэй гадны хэлтэй ийм зэрэмдэг хөгжүүд маань Монголын иргэд хэрэггүй. Өнөөдөр монгол хэлтэй сайн байж тийм ээ гадны юм Монголд оруулах хэрэгтэй болохоос тийм ээ тэдний одоо англи Америк хэлийг сонсчоод тийм тэр бахархал биш шүү дээ.
Тэгээ юу гэж одоо 21-р зуунд 5 хэлтэй 7 хэлтэй мянган хүмүүс биш. Тэгвэл өнөөдөр дахин солонгос хэлээр ярьчаад энийгээ би соёлтой, энийгээ би үнэн зүйлтэй би бусдаас өнөөдөр дээгүүр одоо амьдарч ин гэж бодох ч бол уучлаарай. А өнөөдөр та Монголд энэ солонгосоос юу оюунаар хулгайлаад Монголд их орондоо оруулахыг нэвтрүүлэх вэ? А гэхдээ нэг юм бодох хэрэгтэй. Өнөөдөр яг 2010 оны үед бид ингээд Англи, Америк маш олон монголчууд ирсэн лээ. Одоо дөрөв хөтөлбөргээд маш олон залуучууд ирчээд өөр хүүхдүүд найрах дэвнгардын даавдгаар ингээд ороод тийм ээ өөр хүүхдэд дагаа явуулсан хэсэг хүмүүсээ тийм ээ Монголд орж ирчээд дасан зохицохгүй буцаад гарсан маш олон давлгаанууд байна. Эргээд бодъё. Өнөөдөр нэг хатуу байдаг байхгүй юу? Хайртай ч гэсэн хань хамт авсанд орохгүй хүмүүс. Хайртай ч гэсэн өөр хүүхд өөхөх мөчний миний аж барагтаал байхгүй. Тэгэхээр хин энтэй үлдэх гэж би өөрөө өөртөө үлддэг байхгүй юу? Бас амжид мөн хамт амьддаг хань надтай гэж мэднэ. Тэгэхээр өнөөдөр амьдрал хатуу юм шиг үлдээ. Бид нар өнөөдөр зөв хатуугаар тийм өөрөө өөрийгөө тийм ээ өнөөдөр монголчуудад тод хэрэгтэй, ташуур хэрэгтэй. Тодонд өөрсдөө харцаа, оюунаар өөрийгөө ташуурцгаа. За тэгвэл өөрөөр амьдрахыг хүсвэл бид нар жинхнээсээ юу хүсэж байгаагаа олох хэрэгтэй. Та өнөөдөр энэ солонгосын амьдрал тийм ээ нэг гөрчөр өстэй нэг брокколи өстэй ажимаар тийм ээ сар болгоод хичээх гэж өгтөө. Тэ? А өгөөд би нэг богинохон хугацаанд ийм сурчаад хурдхан шиг би их орондоо очиод өөрийнхөө сүлжээг бий болгоод тэжээний би амьдралыг зохицлоо байлгүй. Энэ бол таны зүйл. Эргэлийг харахад нэрэл ээжээ одоо юу гэдэг худлаад авсан байшинтай хүмүүс тун цөөгөн штэ. Биэлдээ манай монголчууд ээжээ байшин тийм ээ хаан худлаад авсан тун цөөгөн 0.1 хэдэн өвчт надад тэр найзраа байж одоо би чим 94 онд ирсэн гэдэг чинь бол бараг бүтээр юм байгаас тийм би жобс нэг. Загварс их үү. Одоо бараг хагас их гэж хэлэхэд бараг болохоор энэ хаг цагаан юу болохыг бодохдоо хэрэгтэй үед хэрэгтэй хүмүүстэйгээ нийлцгээж юм. Солонгос үнэхээр айхтар болсон шүү дээ. Би бараг сар болгон би ирдэг шиг гоо тийм ээ. Тэгэхэд нэг сар одоо 2 сар ирдэг. Нэг заавал нэг юм шилжигдсэн байдаг. Өөрчлөгдсөн байдаг тийм. Би бол солонгос улсыг үнэхээр бахархдаг. А тэгвэл би шүтдэг. Би их орноо шүтдэг. Би Монголоо шүтдэг тийм ээ. Өнөөдөр их оронч мань гэж юу гэж хэлж байгаа. Монгол руу болохоор их оронч боддог. Гадаад тахаар их оронч шүтдэг юм. Их орон хаана оршдог юм бол хүмүүсээ. Миний зүрхэнд оршдог байхгүй юу? Та бүгд харин гадаад руу гарах тусмаа зүрхэндээ байгаа их орноо хайрлаж бүр илүү тодоос тод гэрэлтэх ёстой. За өнөө бүртэл хийсэн зүйлс тань хүсдэг, зүйлсээ олж авах тань туссан уу? Эргээд нь бодож шүү дээ. Өнөөдөр бүртэл би ямар ч амьдралаар амьдарч байна. Өнөөдөр дээд боловсролтой маш олон хүмүүс энэ хар цагаан аж хийдэг тийм ээ. Тэр өдөөсөө одоо хин нэгнээс нуух зүйл тогтомж биш. Тэр таны л амьдрал байхгүй юу? Та бусдад таалагдах гэж юм уу? Хин нэгэнд тийм ээ сайхан харагдах гэж хэлдэг. Та өнөөдөр гэр бүлээ өөрийгөө амьдралаа өнөөдөр тийм ээ одоо юу гэх юм сайжруулах гэж ирсэн. Өөрчлөлт болгоно одоо өвдөлттэй байдаг. Тэр өөрчлөлтийн өвдөлтийг та бүхэн өөрчлөлт даан гэж л орж ирсэн. За тэгвэл өнөөдөр хүртэл та амьдрсангаа өнөөдөр эргээд бодоош. Миний ингэж амьдарч байгаа өндөр утга учиртай юу тийм ээ. Ингийн тул би өнөөдөр юугаа зарсан бэ? Бидэд хэдэн цаг үлдсэн бол би хоосон амьдарч юу, өөрөөр амьдарч юу гэж заавал гэж бодож байгаа. За хэрэг үгүй бол илүү дээр санаа юу болох болж байгаа бодох хэрэгтэй. Хайх. Ялангуяа одоо би бол тийм хангалттай бүр илүү их тийм ээ. Хаана ч бидний дөрөвд үе юм чи. Ийм зөвлөлтүүдийг маш хийж байгаа. Бидний үед ийм сайхан орчин байгаагүй шүү. Тийм ээ? Даамунаа гэж хаац, тийм ээ? Олон соёлтой хүмүүс зориулсан ийм боломжийг солонгос улсын газар гаргаад өгсөн бэ. Бидний үед чинь годомж удамжид уулздаг байлаа шүү дээ үед чинь. Тэгээд нэг баян өвөө тийм ээ Монголд элэгтэй мэлэгтэй компани байлгуугаар хаа байгаа юмыг хаа байгаа бусан руу очиж уулздаг. Тийм л эс. Одоо би чамд гараад үнэхээр сайхан болцсон байгаа юм солонгос тийм ээ. Тэгвэл та энэ болгоныгаа яах вэ? Даруй хэрэгжүүлж байна. Хизээ чи хойшлогддог 50-тай 60-тай 70-тай болсон ч таны хүсэл мөрөөдөл яах вэ? Биелдэг. Магадгүй та өндөр хэмж. Гэтэл та өөр мэрэгчлээ авах хүсэж байвал за ахтай би 5 жил сурцсан, 7 жил сурцсан, волейбол гэж бодож байсаас ахаад яг өнөөдрөөс эхлээд 3 жилийн дараа ч юм уу 4 жилийн та ахаад шинэ мэрэгчлээ болвол яаж юм? 3 жилийн дараа боцоод байх уу? Эсвэл 3 жилийн дараа та өөрийнхөө хүссэн тэр мөрөөдлөөр амьдрах уу гэвэл хүсэл хэмүүлэлтэй байх хэрэгтэй. Өнөөдөр монголчууд маань ингээд эдэр залуу нас гэх юм ээ. Нэг хэсэгтээ Монголд одоо төрийн албанд за одоо компаниуд дандаа 20 хэдтэй шаажсан залуучууд авдаг байлаа шүү дээ. Одоо ингээд ч 20 хэдтэй залуучууд барыг авах нь бол цөөрсөн. Яг тэр залуучууд 20 настай бид нар яа гэв би өөрөө ойлгож үзтээ. Аль гооч үзэн, хүнд дурж үзэн, тэ найзтай нээж үзэн, гурмаа хавж үзэн. 30 настай бид нар яа гэвэл гэр бүл болтойгоо сурдаг тийм ээ. Чи би намайг асан туршдаа танах манах гэдэг хэлбэл эргэлдэг биз. За 40 настай хүн яадаг вэ? Одоо солонгосын дараа яадаг. 40 нас нь шинэ амьдрал эхэлдэг байхгүй юу? Бид нар ямар
сургалттай лээ. 40 нас сурна гэдэг чинь. Мартсан уу? 40 хүрсэн дөрөв дарсаа гэж ярьдаг шүү дээ. Зүгээр л шүү дээ. Би өсгөх хэлцэн учраас тэгж хэлсэн юм биш байхгүй. 40 наснд хүнд шүү дээ. Хар цагаан бүх юм тэнцвэртэй байдаг байхгүй. Тэр хүний дархлаа өөр өөргөө олчдаг байхгүй. Хэний ч өнөөдөр тийм ээ одоо юунд л ахлаганд бол орохгүй бид нар. 40 нас гэдэг бол хамгийн сайн зүйл. Өнөөдөр Монголд 20 биш одоо 35-аас дээш настай ямар газар ажилласан ийм хүмүүсүүдийг авах нь илүү болсон. Одоо манай хүний нөөцийн хөгжлөг үндэсний зөвлөлөд манайх одоо бас байгуулсан л та. Тэгэд хүмүүс бол илүүтэй ажил амьдралыг хэмээн тэнцвэрийг олж чаддаг, чадвартай, чадaltaй. Та нар хаана газар ингээд суралцсан бол заавал сертификат өөргөө мэрэгшүүлж. Хүү ер нь 3 сар заавал өөргөө одоо тийм зэглэж явахгүй одоо яах ёстойг ялж шít. За тэгвэл хүсэл тэмүүлэл гэдэг маш чухал зүйл ээ. Эдгээр настай гэж ярьдаг маань өөрөө би юу гэж боддог гэхээр 20 настай гэсэн хүсэл тэмүүлэлгүй өнөөдөр өгөхөд 1000 гараа байж шүү дээ. Монголоор ярихгүй, Монголдоо дургүй, гадаад л байх дуртай тийм ээ. Хөнгөн амьдрал дээр явах дуртай. Ашгүй надад Монгол яах надад ямар ч хамаа авахгүй. Тэгвэл өнөөдөр 70 настай мөртлөө 65 настай мөртлөө эх орныхоо төлөө юм хийчнэ бигээд өнөөдөр хүсэл тэмүүлэлдээ бадарч яваа ийм сайхан өдөр төсөв өсөндөө шүү. Тэд нар залуу хүмүүс байхгүй. Залуу гэдэг чинь биеийн махбодороо залуу байгааг хэлж байгаа юм шиг. Хүсэл тэмүүлэлээр өнөөдөр залуу тийм ээ өөрийн гэсэн далавчтай яваа хүмүүсүүдийг бид нар яадаг вэ? Залуу хүмүүс гэж хэлдэг байна. Тэгжээж өөр дуу гардаг юм шүү. За хэдүүлээ эндээс харъя л да. Байж байна. За энэ хүний ганц зөвхөн юу хийх гэдэг шиг болж байгаа шүү. За сошиал ертөнцид маш чухал зүйл тийм үү? Бид нар одоо сошиал ертөнцийн 90% амьдарч байна. Нэг талаараа байгаа чинь наран тууцчихсан гэдэг. Сошиал ертөнц. Яг тэрлээ энийг имэйл зарж байгаа нөтүүд ингээд оо тэгээд тэгсэн гин тэр аваагаа татсан гин ажил хийж байгаа гин тэр орсон гин нэг хэсэг нөтүүд лүүц тараад гэдэг юм байна. За энэ одоо ховцгонод зарж байгаа хүмүүс. Дээрээс ингээд харахад бол харцахад бол одоо юу гэдгийг бид нар яг ингээд нэг группээр нэг хэсэг хүмүүс. Тэр дундаа ярьж байгаа юм дэдээс хороо ертөнц очдог. Гэтэл хороо ертөнц аяг том шүү дээ. Өнөөдөр 3 сая хүнтэй 3 сая монголчууд өнөөдөр тийм группээр байхгүй шүү дээ. За тэгэхээр зэрэг захим хад зах маань өөрөө мэдээллийн баталгаа байдгүй их сурвалж огтонч болдоггүй. За өнөөдөр манай Монголд яаж юм бэ? Жудаг гэдэг юм нэг жинхэнэ утгаар нь те нурууг нь авч хийж шít. Бүр төрсөн ээж ч танихгүй болтол нь тийм ээ хүний одоо бузар утгаар тийм ээ. Би тэглэв гэж боттол нь өнөөдөр хүсвэл захиалгатаар болон хүний дургу өрөх юм бол яаж ямар зургийг нийлүүлээд тийм ээ цацаж болж байгаа байхгүй. Ялангуяа улс төрийн тэр хүнийг барагтай газар доогоор нь дэвсээд алаад бүр өдөөсө төрсөн ээжээ удам өгсөө нөгөө өвг дээдсэн баг говтлон өнөдөрд оруулж байгаа шүү. Тэгэхээр өнөөдөр бид нар захим хад захаас илүү их сурвалж гэдэг маань өөрөө ном байдаг. Ном маш сайн уншиж. Монгол ном уншиж, Солонгос ном уншиж тийм ээ. Гэхдээ 25-аас дээш насны хүмүүсүүд уран зохиол мэдээж уран зохиол сайхан тийм ээ амьдрал. 25 нас хүртэл хүнийг төлөвшүүлэх гэж Монголынхаа одоо ийм одоо үнэт зэnet эртний ийм зохиолыг уншуулж 25-аас хойшлоод адл яг одоо юу гэдэг нэг алдартай хүмүүсүүдийн биографи буюу намтруудыг маш сайн унших бөгөөд хүний нөөц маш сайхан номнууд солонгос хэлээр бий. Тийм ээ? Орос хэлээрч бий, интернетээрч бий. Тэгэхээр өнөөдөр та бүхэн биш манай Монголын нэг боловсролын системийн гажууд байл л да 10 жилийн хүүхдүүдийн боловсролын систем гэж байна тийм үү? Тэгээ эмсүүд, дээд сургуулийн боловсролын систем. Дээд сургууль төгслөө баяртай. Бидний ажлын байранд өндөр сургууль систем байдаг юм уу? Байхгүй. Хамгийн чухал зүйл чинь ажлын байран дээр сургалт буюу тийм ээ хамгийн өрөг өгж хүмүүс чинь дээд сургууль төгслөө пенсэнд гарах буюу тэтгэврт гарах үеийн хүмүүсүүдийг өнөөдөр тийм оюунаар нь тийж тэрийг дадлагжуул тийм ээ OJT буюу on the job training тэгээд маш олон сургалтуудыг хийх хэрэгтэй юм л да. Тэгээд би маш том зорилготой явж байна. Одоо Монгол зөвлөө зэрэг өнөөдөр манай Монголд одоо 4 жилээр улс төрчид гарч ирээл тийм ээ нэг л их одоо үлгэрийн юм шиг юм ярьж байгаа гарч ирдэг. Тэглээ бид нар одоо бацаамдны шиг ч юм уу бас аваа шиг тийм ээ чулуу шидэд барилдаад авах. Одоо 26 жил гэж үзлээ шүү. Үр дүн байсангүй тийм ээ. Тэгвэл өнөөдөр Монгол хүний үн цэнийг өнөөдөр баталдаг тийм ээ. Монгол хүний одоо хүний нөөцийн хөгжлийн бодлогын баримт бичиг гэдэг юм дээр одоо би хэд хэд улсын хурлын гишүүдтэй тийм ээ. Одоо судлаад хөдөлмөрийнхөө хууль, маш олон хуулиудыг бид нэр судлаа явж байгаа. Хүн товс хэрэгтэй байхгүй. Хийгээл явж хамгийн гол нь тууштай шүү. Өнөөдөр одоо тэр Солонгосоос яг тэр эрхийг авах гад би нэг хэдэн залуучуудаа нийлээд яг ингээд Солонгосын Жүнгсүгийн Жуан Пэй гэж үт юм байна. Жижиг дуудлагчдын одоо холбоо гэж байна тийм ээ. Тэдэд би очиод бодлон төлөөлөл шиг яаж хаа надад Солонгос хэлсэн байхгүй. Чи тэ нэг жижиг Монголын хөр чи юм одоо Солонгосын парламентод ийм хууль өргөн барина гэж уучлаарай. Бүтггүй ажилласан. Тэ? Баг чи яасан том сан гэж надад хэлжсэн.
Тэгэхэд тусам би доктораачлаад гадна инээдэг. А бид нар хийж чадсан ч чадсан. Өнөөдөр та бүхэн болно гэрээтэйгээр ажиллаж байгаа бол би өөрийнхөө одоо эзнээсээ буюу тийм ээ одоо сажааны магасаа нэг жил 6 сараас дэш авсан бол танд ийм сертификат буюу тийм ээ ийм мэргэжлэр ажиллаад мэргэжсэн. А тэрийг өнөөдөр Монголд бол яах ёстой. Аль биесээр хүлээж авдаг ийм систем бий болчихсон. Тэрнээс хойш маш олон юмуд болсон мэдээж. Тэгэхээр хүн ер нь ч тийм ээ амбицлагтай том одоо юу гэдэг зургаар тийм ээ том зорилго тавиад гол нь алхам болгондоо шатрахгүй алхах нь өнөөдөр амжилтын маш том гол үндэс гэдэг. За тэгвэл сошиал ертөнцийн нөгөөх нь эерэг талын юу харилцааны гол хүч мөн үү? Та өнөөдөр Англи, Америк, Европ хаач байгаа дэлхийн нөгөө өнцгт байгаа аав ээж ахтай хамаатан цадантайгаа нэг секундын дотор бид нар холбоо тийм үү? Үнэхээр энэ харилцааны хүч байна. Тэгэхээр харилцааг бий болж итгэл бий болно, итгэл бий болж хүмүүс өнөөдөр хөдөлгөх хүч болдог юм байна. Тэгэхээр энгийн тодорхой шууд тэрнээ учир шалтгаан үндэслэлтэй сэтгэл хөдлөсөн харилцааг яавал хамгийн чухлаа гэж. Өнөөдөр хүний харилцаа бол аюул том шинжлэх ухаан. Communication strategy гэж юм байна л да. Та бүгд ч гэсэн ингээд ээж автайгаа найз зөвхөдтэйгаа гоо заримдаа гэдэг чинь энэ хүний ингээд төвчээд яваад ах хэвээр ч юм уу те найзтай үргэлж найзлж байгаа. Тэгээд даварцсан дургу өрцөн өрөдөг шүү. Энэд үл ойлголцсон байхгүй. Таны буруу юу гэхэлээ та хэлэхгүй байгаа байхгүй тэрийгээ тийм ээ. Гэтэ муудалцаж хэлцэж биш. Тэгээд энгийнээр ойлгомжтой тэр хүн ойлгомжтойгоор одоо хэлэх нь бол харилцааны хамгийн чухал зүйл. За бүгдээрээ бусдын байр сууриас бодож үзье гэж. За нэг барилга баригч юм л да. Төсөл. Монголд ажиллаад айл хэдийн 10 жил болсон нэг юм нөхөр байд инженер. Энд чинь Солонгост ажиллаад 10 жил болсон тийм ээ. Нэг нөхөр байл та. Энэ хоёр барилгын төсөл дээр хоёр үйл бодолтойгоо хоёлаа гэдэг. Солонгос биш ийм аргачлал байд юм аа хөө наад чи ингэдэг л өөд бол үгүй манай наа чи 4 жиром нормд нормацид бол нийцэхгүй юу яриад байгаа юм хоёлоо муудалцж байна тийм мэтгэлцэж байна тийм хэрвээ энэ хоёр муудалцаад тийм ээ сэтгэл хөдлөл тэрний дараа юу яаж хав өө зөв яах вэ Нэг даггүй гэж. Үгүй яа чад за сэтгэл хөдлөл энэ болгон биш тийм ээ хэрэг муудалц бие бинийгээ сөргөөр яхах бол ухамд бий болдог. Стресс шүү дээ тийм стресс. Тэгвэл өөр дүнд юу болох вэ? Ухамдах юм бол бие бинийгээ үл ойлголцож хоёр тишээс авах. Ахаа бид үнтэй харьцаж өсөхгүй. А хэрэг бие бинийгээ айл талын дэмээ зөв мэтгэлцээ шүүмжлэх гэж тийм зөв мэтгэлцээ. А наад хэсгийг чи оруулж энэ нь тэх юм болов гэдэг ийм байдлаас хамт сэтгэл хөдлөлөөр талхаж бий болоо одоо хамгийн үр дүнүүд хазар хамтран ажилладаг. Энэ бол энгийн юм шиг мөртлөө бид нар заавал мэдчих ёстой. Ийм жишээ. За тэгвэл ойлголтын чухал нь юу гэдэг гэж та өөрийгөө ээж авдаа найз нөхөртөө ер нь л өөрөө бүр тэр ятга уураа гаргах өөр бүхэмдлээ гаргах тэг зүг арга гэдэг хүртэл одоо юу шүү дээ онл биш өөрөө гарна гэж бодохоор тэгээ уурлах гэдэг нь өөр ямар төдөртэй гэх юм бэ гашгарах өөрийнхөө бодснороо хэлэх шиг тийм дээ гэтэл уурлах гэдэг нь бас олон энэ бизнес тийм ээ гарч иж сэтгэл зүйтэй холбоотой маш олон дистраймер байдаг юм л бид нар энэ өөрсдөө тийм ээ цуглаж чадаагүй бидний бие төгс төгөлдөр бүтээл. А гэхдээ хараа ертөнцийн төгс төгөлдөр хүн байдаг уу? Огтуж байдаг тийм ээ. Төгс төгөлдөр болохын төлөө бид хичээж явах хүмүүс болохоос а гэхдээ нэг хүний төгс төгөлдөр бол миний жишээ мөн үү? Огтуж биш. Тэр хүн болгон өөр гэсэн амьдралтай, өөр гэсэн сэтгэл үнэмшилтэй, өөр гэсэн шахтай байхгүй юу? Өнөөдөр магадгүй тэр хүн өнөөдөр бухимжээж байна. Магадгүй тэр нь ямар мөглөө тохиолдсон ч юм билээ тийм ээ. Ур чадвар нь юу ч болсон юм билээ. Ямар сэтгэл утгалаад хүн амьд одоо явж байхдаа тухайн үедээ бухимдлаа гаргаж байгаа юм билээ. Хүн бусдын байр сууриас ойлголцоход нэг хамгийн чухал зүйл. За зин ингээд миний хүснээр явахгүй байх юм яах вэ? Компьютерс нь. За энэ нэг юм график гарч ирсэн байсан юм байна гэдэг. Тэр маань юу гэхээр ойлголцсон чухал таны бүтлгүүтлийн шалтгаан юу гэж боддог вэ гэхээр 85% нь та бусдад өөрийгөө буруу ойлгуулсан. Тэгээ ойлгуулж чадаагүй учраас гэж гарч ирж байгаа. За тэгвэл амжилтанд хүрэхэд нөлөөлөх хамгийн чухал зүйл юу гэж боддог гэсэн чинь бас 85% нь бусдаа тийм ээ ойлгуулж чадсан учраас та амжилтанд хүрч байгаамаа гэсэн ийм тоо. Яг 85%. За тэгэхээр нэг үг үйлдэлээр хувийн байр суурь үнэлгээ өөрчлөгддөг. Өнөөдөр бид найз нөхдөйгөө найзлаад явж байхад нэг сайхан өчигөө ах トゥ ус шиг сайхан найзлж ирсэн нэг өдөр муудсан. Эдний шиг болоо тий. Дахиад уутрагаас гэсэн мянган хүн биш үү амьдрал тийм үстэй. А тэгвэл өнөөдөр ингээд бодъё л та. Ер нь төгс төгөлдөр хүн гэж байхгүй. Юу гэхээр зэрэг тэр хүн магадгүй хүн болгонтай сайхан өргөж найз нөхөрлөл тийм ээ. Зарим хүмүүс танд сургамжлах гэж ирдэг байхгүй. А зарим хүмүүс танд тэгвэл дурсамжлах гэж ирдэг. Энэ болгоны та бүхэн тийм ээ. Хэрвээ бид нар өнөөдөр нэг даваагүйг тийм ээ нэг найзтайгаа хүн чанар гэдэг даваагүйг байна л та. Тэр даваагүйг болгонд тэр хүн
хамтдаа давж чадахгүй салаад явсан тохиолдолд тэр хүнийг өөр хүн юм байна. Гадаад сургамж өгсөн баярлалаа гэж талархаж үлдээ. Хэрэг тэр даваагүй тэр солилт болгон дээр бид нар хамтдаа гараа бариад давж чадчихвэл энэ бол таны тийм ээ бас нэг одоо юу гэх юм шин даваа хамтдаа давах юм одоо хамтрагчлаж явах хэрэгтэй. Тэгвэл нэг үйлдэлээр нэг үгээр бид нар идэвхгүй манай монголчууд Бачимдуу дөрвөн зантай зохион байгуулалттай гүжүүд ууртай гэдэг заныг бид нар тухайн өдрөөс тийм ээ тухайн одоо нөхцөл байдлаас эргээд бид нар өөрсдөө боломжууд байдаг тийм үү. Эрэг байр суурьтай байхад бол хүн яах ёстой. Эрэг бодлоор дүүрэн байх ёстой юм тийм ээ. Өөрөө өөрийгөө өнөөдөр тийм ээ бясалгаж өөрөө өөртөө ажиллаж өөрөө өөрийгөө одоо сайн сайхан зүйлээрээ өөрийгөө одоо дүүргэж ёстой юм л да. Ер нь бид нар өөр хүүхдээ хамгийн хараадаг хүмүүс тийм байдаг мэдгүй. Игчүүд байдаг шүү. Эмэгтэй хүний хэлсэн үг болгон өөр хүүхэд нь шууд ордог. Эцэг одоо аавд ч гэсэн хүүхдүүдээ яаж явдаг гэж мөн заяагүй шүү энэ нэрээсээ бусдын хүүхдийг чи хар тэр хар юм шүү энэ дээр ачаагүй царайсан юм байна шүү гэдэг тэр. Гэтэл тэр хэлсэн болгож тэр хүүхдийн энэ энерги рүү та өөрийнхөө тэр хүүхдэд хамгаалтгүй байхгүй юу? Хүүхэд нь 18-наас хүртэл аяа эмзэг гэдэг гэж байгаа хамгаалтай хөдөө. Тэгэхээр эцэг чадахгүй байсан чи миний охин сайн байна. Миний хүү сайн байна. Энээс илүү яах юм миний охин? Чи чадахгүй бол өөр хийж чадах юм гэж ингэж дотороо бачуулж байгаа ч гэсэн тийм ээ. Өнөөдөр бид нар одоо ээж аав нар бидний залуу ээж аав нарыг эмээ өвнөрийн үе энэ залуучдыг ойлгохгүй нэр гэж ярьдаг гэсэн тийм үү? Яагаад ойлгохгүй гэж тэр нийгэм өнгөрөөд ирээдүйн нийгэм бэлтгэж байгаа учраас тэдний 50% бид нар ойлгохгүй. Одоо ч бид нар энэ жоохон хүмүүсийг ойлгохгүй үстэй. Яа нэтэрс амар юм болцсон. Эсвэл залуучдыг ойлгохгүй маа. Гэхдээ ойлгох шаардлагагүй. Эхлээд өөрийгөө ойлгох тийм ээ. Тэдний өөрийнхөө 90 үеийг одоо өөрийнхөө нэг юу гэдэг мэдрэмжээр бүх юм аваад төрсөн учраас бид нар заавал ойлгож шаардлагатай. Яг миний одоо гэрэл сараана гэдэг би өөрөө одоо фэйсбүүк дээр л дээ. Өөг одоо та таньдаг гэсэн мэдэхгүй дээ. Манай өвд одоо сая 3 жилийн өмнө одоо бурхан болчихсон тусан замын хуушаа ингээд зохиолч хүн байдгийг. Тэр өвөө маань одоо бас ийм өг зохиол бичдэг учраас цуснасаа цусна гэдэг юм уу одоо би бас өөрөө нийтлэл бичдэг тийм ээ. Ийм афоризм гэдэг одоо онц хүмүүдэл ярьдаг шүү дээ. Тэрийг чи одоо Сократ ч юм уу нэг ухаан түн гаргаж ирээ. Бид нар одоо өндгөө хавтал ингээд шэрлэх гэж монголчууд өнөөдөр одоо амьдраагүй хата. Монголчууд өөрсдөө энэ үгийг тийм ээ утгахтаа одоо энэ агуулгатай энэ үгүүдийг бид нар өөрсдөө дээр нэг олон юм ярихгүй хоорондоо ярьждаг байсан юм. Тийм учраас бидний одоо энэ цуснд бол тийм юмыг бөөндж дээрээс нь харах тийм ухаан бод зайсан байдаг гэж би боддог. Ер нь би үгж боддог гэхээр энэ би өөр ингээд та бүхэндээ уулзч юм уулз хүн болгон та гарч иж байгаа студиудад би бичдэг юм л да. Тэгээ одоо миний нэг 200 гаруй нэлээд ийм афоризмтэй болцоо доодохгүй би тэрийг ном болгон хэвлэх гэж байгаа. Тэгээд юу гэхээр зэрэг энэ үг болгон тийм ээ одоо үүдээ гомдол, харуулсал, ухаарал тийм ээ одоо сайн сайхан бүхэн гэж шингэчихсэн. Тэгээ бүгдээ нэг эзэнтэй байдаг яг үнэхээр би тэр хүнд нэрийг ч гэдэг юм уу хэлээд биш тийм ээ. Зүгээр тэндээс би юм сурж яана гэдэг утгаараа би үг зохиох дуртай миний хобби гэх юм да. За сэтгэлийн боловсрол бол хамгийн дэд боловсрол байдаг гэж. Өнөөдөр гिचнээ өнөөдөр Сеулийг сургууль төгснөө, Харвардыг сургууль төгснөө уучлаарай. Очоод өнөөдөр тийм ээ энэ чинь хүн биш хүмүүс өндөөлнө шүү дээ. Тэгвэл өнөөдөр баг одоо хөдөөний бүр тэр одоо хаан чим амьдарч байгаа арга үүрсэн юм ээ өнөөдөр бид тухайн заадаг үстэй. Тэгвэл хүний сэтгэлийн боловсрол гэдэг бол хамгийн дэд боловсрол. Зүгээр хүний нөөцөд одоо тэр хичнээн мянган сургууль төгссөн тэрээс хамаах. Тэрийг ажил давтал 5% нь л оноо өгдөг. Одоо ичгүй хэлэхэд бол би одоо бараг 27-8 сертификаттай. Өнөөдөр ч гэсэн би одоо ингэ суралцаад явж байна тийм ээ. Солонгосын одоо энэ төрийн ахлагчдын сургалт би одоо сураа явж байна. Юу гэхээр зэрэг хүний нөөцийг тэр тусмаа одоо ингэ чадварлаг хүнийг одоо бий болгоход ямар одоо системээр яаж одоо ийм бол хийдэг гэдэг нь би тогтмол гэж суралцахыг хичээдэг хожигдсон өсдөггүй. Тэгэхээр сэтгэлийн боловсрол гэдэг бол бусдад биш. Өнөөдөр сэтгэл сайхантай байна гэх биш. Би өөрийнхөө юмыг өөрийгөө өнөөдөр зөв амьдарч байгаа бусдад эргээр нөлөөж үлгэрлэн гэдэг маань өөрөө том буян байдаг. За би түрээс өнөөдөр орж байгаа борооны туслуудыг таны бодлууд гэвэл маргааш цэнгэл далаад эсвэл лагшаавд сэлэх хэсэг нь танаас шууд хамааралтай. Яагаад өнөөдөр тийм ээ өдөр бодолтой байх хэрэгтэй юм бэ тийм ээ? Магадгүй эрсцүүд энийг нэг сайн ойлгодгүй. Ер нь бол эмэгтэйчүүд их эерэг байх хэрэгтэй өдөр гэлээдээ өглөө гоё ухтай гэж бид нар ярьдаг. Яа дасгал ярьдаг. Өнөөдөр тэр хэлж байгаа бодож байгаа болгон чинь таны өнөөдөр сэтгэл дотор биений чинь тийм ээ дотроос өгүүл гэрэлтүүлэн өгүүл идэх юм л. За та боддоо ингээл бодсон бүх бодлоо бодоод муу мухайн бодоод ингээд үдгээс тэрс тарчаагүй ингээд шүүмшнэ гэж бодоод байл. Бодсон бодлолноо дараад юу болох юм? Энэ сайхан сэтгэлийг нэг хүн рүү хараад та өнөөдөр ямар сайхан хүн бэ гэдэг чиглэлээр бид хийж болно ч мөнгө шаардлагагүй. Буян гэдэг чинь тэр хүн рүү чи сэтгэлээсээ хараад нүднээс нүд рүү ингээд инээх чинь өөрөө буян гэдэг байхгүй. Тэгвэл энэ сайхан сэтгэл болгоно бид нар хав дарах тусам юу тусах вэ? Хавдар тусдаг юм бэ? Хавдар гэж юу юм?
гомдсон эд эсийн бөөгнөл. Нэг ивч тэгсэн шүү. Энэ бол гомдсон эд эсийн бөөгнөл гэхгүй. Тэгэхээр бид нар та өнөөдөр хэрэг эерэг бодох тусам гэхдээ бусдыг чөмжлөн гэдэг чинь та тэр хүний үйл өөрийг нь өөртөө татаж өөрөө үрж ирээд гэсэн үг шүү дээ. Тэгэхээр сайн сайхан бай. Өнөөдөр монголчууд баг өгч байгаа хүн за эмчнэр гэсэн тийм ээ өгч байгаа хүн оо та одоо өгч байгаа гэж хэлж болохгүй үстэй. Өгчээсэн ч тэр юм дээр нь одоо юу гэдэг дараа та эдгнээ та хүн гэдэг юм сэтгэлийн юм багхгүй. Ямар ч амар одоо дэлхийн түүхэнд ингээ харж байгаа ямар амар том аваар орчлоос тийм ээ ямар том юмудаас хүн өөрийнхөө сэтгэлийн тэнхээгээр гарч ирдэг билээ тийм ээ. За өнгөрсөн жил би 2 удаа би аваад гарсан. Машины аваад. Нэг удаа би хөлөө авсан. Эндээс би юу гэж бодсон гэхэлээ зэрэг өөхөх гэдэг нь нэгэн дойлын юм билээ шүү. Нэгэн секундын асуудал юм билээ шүү. Би бол одоо өнгөрсөн жил төрд орцсон гэдэг Монгол улсаа хөгжүүлнэ гэдэг шатсан өвгөн очиод л өдөрт 16-7 цаг ажиллаад тийм ээ. Өөрөө өстө шинэ төчөнгөө машин тавьж мараа сэлэг мэлэг бид нар 21 аймагуудаар гэж суулгаж байгаа байхгүй. Хинтэг ачаалтаа ажиллах маш аюултай байдаг гэдэг би өөрөө амьдралээрс мэдсэн. Тийм. Хүн яг 8 цаг одоо ажиллах хэрэгтэй, 8 цаг амрах хэрэгтэй, 8 цаг унтах хэрэгтэй юм шиг. Би одоо энэ 2018 оноос заа гэлээ чи өөртөө бусдад заадаг шигэ өөртөө шид цаг гаргаж тийм ээ. Яг цагийн цагт нь дуусгаж сур. Хитэг ачаалтаа багч нөгөө яг өдөр ингээд машин бариад явж байгаа чинь өөрөө ирэхгүй нойр үт юм биш. Тэгээд зүүр мөлөд авчихтаа 60 м шидэгдээд машин манд 3 хэрэгэлсэн. Гэтэ би аттай юм. Яг л маш олон буян ч гэдэг юм уу сайн сайхан ийм хүмүүсүүдийг одоо соён гэгэрх юм ажилтдаг арайхаа өгөх цаг нь болоогүй юм шиг. Тэг тусмаа би амьдралаа юм ч боддог гэхээр за илүү их гоёор тийм ээ сайхнаар би хүмүүст тийм ээ монголчуудаа тийм ээ ийм оюуны ийм тэжээлийг өгч оюу намайг гэрэл сараана гэдэг гэрэл тараана гэж манай найз ярьдаг да. Сараана гэдэг нь юун сараа гэдэг нэр. Би Солонгост юун сараа гэдэг нэрээр маш олон жил амьдсан. Тэгээ Монголд очисон чинь юу гэж Солонгостой суусан юм яасан юм гэхлээр за гэрэл сараана болгоё гэдэг гэрэл сараана гэдэг нэрээр би явуулдаг л да. За эд хөрөнгө бус чин сэтгэлээсээ хандан хэлсэн үг үйлдэл болгон сэлсэн мэт сэтгэлд мөнхөрдөг. Ийм хүмүүс байдаг шүү дээ. Өнөөдөр бид хэн нэгнийг асуурах юм бол энэ нэрээс бенцэгстэй сар болгон сольж ундаг байсан баяа хөөж үлээ гэж бид нар дурсуур. Нэг юм ихтэй бид нар сар болгон энэ чэстэ үнтэй цүнх сольж байдаг байсан баяа хичээл билээ гэж бид нар дурсуур. Бид нар юу дурсдаг лээ? Сайн сайхан үйлдэл тийм ээ. Тэр хүн хэлсэн үг энэ болгон бид нар үеийн үед мөнгөчж идэг шүү дээ. Тэргээр хүмүүс яадаг вэ? Өөрийнхөө оюуныг тижээж эрэг имийг илүү их өөртөө шингээж авдаг байна. Тэгэхээр зөв амьдрал гэдэг эмээ өөрийн бидэрт дээр үе захидаг байсан ганцхан хүмүүс шүү дээ. Минийхөө зөвлөх хүмүүс оройлж ирдэг гэсэн юм. Энэ чинь маш том логик байхгүй юу? Гис ухаан гэж ярьдаг манай монголчууд энийг. Энэ бол гис ухаан юу гэхэл зөв байна гэдэг нь маань өөрөө маш том тэнцвэр тийм ээ. Өнөөдөр би амьдарч байхдаа хүнд үг хэлэхдээ хийж байгаа үйл болгоно энэ зүг болов гэж бодож байна гэдэг чинь хүн өөрөө тэнцвэрийг бодож байна. Энэ хүмүүжлэх маш том одоо ухаан гэдэг юм л. За тэгэхээр одоо ч гэсэн цаг хугацаа яг өгч. Бид нар цуг сууж байна, тийм ээ. Цаг нэмэлт биш хасагдаж байгаа. Энэ минут секунд болгон тийм ээ хасагдаж байгаа. Өнөөдөр бидний амьдрал өөрөөс төгөлдөг. Бид нар хэн болгон өнөөдөр ээж аваа хайр хүсч мэдээсэн тийм ээ. Нутаг усныхаа ард түмнийхаа дунд тийм ээ. Өнөөдөр хайр ивэл өнөөдөр бид өсөж өгсөн баг. За бид нар яг энэ настаа өсчүү шиг одоо яг Солонгос өвцөн хүмүүсүүд удаандаа ийм тэмдэг авах багтаа би бодож байна. Бид нар нэг ийм сэтгүүгээс ойлгох. Тэр манай монголчууд чи их тийм тэмдэг авах тийм би бинийгаа гэсэн ямар ч хамаагүй том хүнсгэж алхах юм шиг жаазаар тийм батлага өгчтэй. Тэгээ би яг очиж гайхсантай ийм том батламжийг би бүр ингээд контейнертай зуныхаа цэцлэгийн хамт ингээд баа том жаазыг өөрчлөсөн үнэтэй өгч хараад энэ юу гэж тийм юм яасан. За бүр ингээд зохион байгуулалтаа уцсангуудаа та энэ жилдээ ийм тийм одоо тийм ээ шилдэг хүн болсон бай та энийг аваарч гэдэг юм ингээд эсрэгээр энэ баг бизнес утсан юм шиг зүгээр санагдсан. Ийм сайхан одоо юу хөгчүүд болж бид насан эцээ явах тийм ээ одоо илээ. Амьдрал 3-1 нь бид нар мөнхийн юм шиг өнөөдөр ингэж үүж яваад цагтаа нартаа өдөөс юу өдөр тутам айгу хурдан өнгөрч байгаа үстэй. Тэгвэл бид нар 3-2 хугацаанд нь бусдын хайранд байдаг юм бол 3-1 өнөөдөр идэл байгаа чадaltaй үедээ яах хэрэгтэй вэ? Буян хийж явах хэрэгтэй байна шүү дээ. Бат манад өөртөө чимээгүй тийм ээ ярьж явах хэрэгтэй. Тэгээд бяцлах гэхээр заавал гоё ингээд батраас тавьж байгаа бол тавьж байгаа тийм гоё ингээд биш байхгүй. Автобус та өдөр одоо хэдэн цаг шууд гэх тийм ээ зөндөө уучих нэг 2 цаг. Зүгээр яг өдөр болсон бүх юмудаа ингээд төвлөрөд бодож явах.
За санаагаа цаасан дээр болгох гэдэг юм тийм ээ. Тэр ихтэй уртал та нар шиг тийм ээ. Найзчгаа найзлагтай бич. Өтөрг. Сайн буюу муу гэж бич. Мэ надад их төгтөөд гэдэг үгээр. Хүү юм юм шүү тийм ээ. Дандаа ингэ цаасан дээр буулгаад өөрөө өөртөө үнэлэлт өгнөл тавиад тийм ээ. Би хаанасаа хаалт явж байгаа. Миний үнэлсэн зүйл юу вэ? Хүн нэг л удаа амьдрын шүү дээ. Энэ богино цаг хугацаанд та өнөөдөр хоосон өнгөрөөд амьдрах юм. Өнөөдөр хүн биш тийм ээ. Яг ингээд одоо хоспис гэж эрдэмтэн байт юм л да. Тэрний яг Америк гэдэг тэр хүн яг 1000 хүний яг өхөл дээр ярьслах авсан байдаг. Яг өгч байгаа тэр мөчтөнд таны харамсаж байгаа зүйл юу вэ гэсэн асуулт зөвхөн ганц асуулт. Хүн хорон ертөнцийн бүх хүмүүс өстэй нийтлэгээр 25 зүйлийг харуулсан. Тэр дотор ямар ч мөнгө, ямар ч их мэдээлэл тийм ээ, ямар ч юм байхгүй. Зүгээр би тэр хүнтэй хайртай тийм би яах гэж энэ олон насаа тийм ээ зөвхөн ажлын төлөө тийм ээ өнгөрөө. Би тэр хүсэл мөрөөдлөө биелүүлэхгүй яагаад гэх мэтчлэн 25 жагсаалт байдаг. Хүн энэ одоо харуулсал дунд тийм ээ тулсан хар харуулсал гэж байна л да. Тулсан хар харуулсал та нар бодоод үзтээ. Надад амьсгалах ямар ч зай байх. Яг таг дөрүүлчин тийм ээ. Миний зөвхөн нүд хөдлөөд миний одоо хөл нуудчихсан тийм ээ. Одоо гэх юм суунгаа олцсон. Настай болохоор бид бүгд л тийм үү шүү. Тийм болоход хүн өөрөө өөртөө ярьдаг гэж. Гэхдээ би залуу насндаа тэр хүний нэг гомдооцсон юмсан. Уцтай гисэж тэр хүн маань хороо хөцөс салцсан байдаг. Өгөөд миний биелэхэд үзсэн. Тэр өнөөдөр хүн харуулсахгүй тулд өнөөдөр яаж явах вэ? Яг энэ эдгээр насндаа бид бусдын төлөө биш шүү. Өөрийнхөө төлөө. Өөрөө гэдэг маш чухал зүйл байхгүй юу? Тэр хатаг өнөөдөр хүн өөрийнхөө амьдралыг 100% ингээд тийм ээ гэр бүлтэй шийд юм уу 100% зарцуулна гэж байдаг. 0 цикл 1 2 гэдэг ингээд хүний нөөцөд ярьдаг юм л та. 0 маань өөрөө идэхгүй. Өөрийнхөө өмнө зэн зүйлийг тийм ээ их нэртэй нөхөртөө битгий өгч. Яагаад гэж та тэр хүнтэй суухаас өмнө та өөрөө хин нэгэн байсан биз дээ. Хүсэл мөрөөдөлтэй байсан биз дээ. Тийм учраас хүн өнөөдөр тэр тэнцвэр амьдралын тэнцвэр гэдэг зүйлийг эхлээд төвлөрж явах хэрэгтэй. Төлөвлөж явах хэрэгтэй. Эмхэл зэгсэлж явах хэрэгтэй. Та үйлдэл хийх тийм ээ. Хүн бодсон юмар яг гаргадаг шүү тийм ээ. Та хамгийн сүүлд нь суралцчих хэрэгтэй. Суралц бас дахин суралц. Ном унш, олон сайхан хүмүүстэй ууз, юмыг өөр өнцгөөс хар. За тэгэхээр бид нар өнөөдөр хиний үг хөгжүүлээ тийм ээ. Монголчууд гэдэг ийм хорвоо ертөнцийн дээр ганцхан байгаа тийм ээ. Монгол хүн бол өнөөдөр оюунаараа тийм ээ. Одоо IQ гэхээсээ илүү бид нар EQ-гоор хамгийн өндөр хүмүүс. Бид нар сүүлийн IQ гэж ярьдаг үстэй. Тийм ээ. Ингээд ой тогтоох. Тэр ой тогтоохоос илүү EQ өнөөдөр хамгийн чухал зүйл. Emotional quantity буюу сэтгэл хөдлөлийн коэффициент гэж ярьдаг. Тэр юу гэхээр манай монголчуудын үстэй өнөөдөр гаднах хэрэг зүтэлж шít. Одоо өнгөрсөн 12 сард байхад Америкийн Канадын хэд хэдэн зохиолч нар ирээд одоо надаас ярьцлага авч яг үндэсний брэнд гэдэг маань өөрөө маш чухал зүйл л дээ. Үндэсний онцлог тийм ээ. Үндэсний ялгарл манай Монгол улсад тэр сайхан үг гарцсан. Ганцхан үгээр илэрхийлэгддэг. Гэтэ би одоо энийг бол хэлэх боломжгүй. Яг л тийм үйл явц нарай дуусаагүй байгаа учраас энийг маш олон мянган монголчуудын одоо сэтгэл санаа тийм шингэсэн буюу 3 сая иргэдийн бид нар 380 мянган хүнээс авсан судалгаагаар тийм ээ монгол хүмүүсүүдийг үн цэнээр тогтоож чадсан. Дэлхийн 30 улс орны тийм ээ бид нар маш олон одоо ийм 5-аас дээш жил гадаадад аялж жуулчдаг энэ 30 улсаас тэр бас монголчуудыг та нар ийм юм үн цэнтэй ард түмнийг та нар юу гэж харах вэ гэж бид нар өнөөдөр бас асууж өнгөрсөн жил дээр ажилласан. Энэ том судалгааны дунд ингээд хийгээ явж байхад нэг сони юм болчихсон. Юу гэхээр өнөөдөр монголчуудыг биш тийм ээ 7 тэрбум хүнтэй шүү дээ манай дэлхий. 7 тэрбумыг 5 тэрбум болгож бид нар бууруулав. Жилд манай Монгол нэстэ 470 мянган өдөрт 480 мянган гадаад жуулч ирдэг юм ээ. Тэднийг ингэж харьцуулж үзэхгүй 500 мянган болгоод. Тэгэхээр өнөөдөр дэлхийн 10 мянган хүний нэгх нь л Монгол улсыг мэддэг буюу сонсч ирсэн. Дэлхийн өнөөдөөс тийм ээ ингээд монголчуудыг таваар мэдгүй зүгээр Монгол улс гэдгийг мэдгүй гэж судалж байгаа. 80% нь огт мэдгүй. Тэр та зарим юм дээр үүсгэж бид нар чин улсыг тийм ээ манж улсыг бид нар яадаг шүү дээ. Дээрүүд байжсэн агуу байсан. Устдлан гэж ярьдаг шүү. Өнөөдөр манай монголчууд тэгж үздэг хүмүүс маш их байдаг. Чингис хаан гэж нэг хүн байсан тийм. Тэгээ тэдний үр хөвгтүүд нэг юм сэлэн бэлэвтэй. Тэгээ тэр үед өгцсөн устцын гэлээ. Нөгөө Улаанбаатар Монгол улс 3 сая иргэнтэй 76 гишүүнтэй хоорондоо харилцаж уншдаг. Тэгж мэддэг. Одоо манай Монгол улсууд гацаа улс мод янз тосгоны хийж мэддэг. Гэтэл тэр 80% нь огт мэдхгүй байгаад 20% нь ёо мэдтiin байна гэсэн чинь 20%-ийн 3/2 нь Чайна Монголыг гэж мэддэг. Өвөр Монгол.
Би өнгөрсөн жил 11 сард нэг юу лээ хот монголчуудын нэг экспо болохгүй жил болгон болдог маш том экспо. Тэн дээр би тэрэгцэртэй өдөө уулзсан. Илтгэл явахаар очиж байгаа. 5 хоногийн хувьд би ихний 3 өдөр бүр нэг юу тийм дээр яваа. Амьсгаа бачураад үг дуурах гэсэн юм. Юу гэж морь гэдэг үг аягүй гарч ирсэн байна манай юм дээр монголчуудын үндэс зүйлээр ер нь тийш морь гэдэг маш их. Өөр монгол уучлаарай. Тан шиг одоо юу штэ одоо таглаа нүртэл тэр чигээр морь. Гудамжийн тэр чигээр одоо ингээд тэрээс уртаа хордныхын зам нь ингээд өдөөсөө номсон морины толгой. Тэр бугад тод тэр чигээрээ тэр ордос тэр чигээрээ энэ Чингис хаан яасан гинэ. Чингис хаан ч нөгөө өр Монгол явж байгаа одоо нас орсон шүү дээ тийм ээ байлж явж байгаа. Гэхдээ ташуур унгасан газар л яг мунгаасан ч юм уу бүгдээ тэнд тэгэл амар юм барьцаад мөргүүлээд үүдээс хавуулаад мөргүүлээд тэрдээс та нар ажсаа гэдэг. Тэгээд Чингис хаан гэдэг яг өгсөн чинь тэгээд нэг юм ялгасан юм болчих юм. Тэрний алтай хайц дотор байгаа юм. Гомөрөөс тоо баг би Монгол хүн гээд огшоо явж ирсэн баг тэр юм мартал ууртал нэстэ жүжиг тавьдаг гэж тийм тэгэхээр. Тэгээ би бүр үнэхээр яг үнэхээр өөр ирэхгүй шүүд зууд юм гэх юм. А гэхдээ манай Монголын тэр гарсан үг бол үнэхээр огшив сайхан үг. Нэрэл тийм манай монголчууд та бүхэн гэсэн тийм ээ одоо би Болткоттой нөө шудраг ярилцсан гэдэг нэвтрүүлэгт орж ирсэн юм да 12 сарын 31-ний өдөр. Тэр ярилцлагыг та нар бүр ингээд одоо үлээ сонирхоод завтаа бол YouTube-оос үзээрэй. Болткоо шудраг ярилцгийг Батгэрэл гэдэг юм байна. Би тэрэн дээр яг бүхэн ярилцлагууд тэр дунд манай 3 одоо юм зөвлөх маань энэ үгний утга учирыг тайлбарлсан байна. Тэгэхээр өнөөдөр бид нар агуу үндэстний үр хөвгтөд мөнл юм бол усад гадаадын илдэг шиг та нар тийм агуу исэн бол тэгээ баян багчаа яйцсан гэдэг ийм даапалд бүр бид нар амьдарч байгаа тийм ээ. Өнөөдөр арчаагүй их орноо хайж явсан тийм ээ. Монголыг одоо аль юм гэдэг хятад эзэлсэн ч гэдэг юм уу. Зарим монголчууд хүртэл өө гэрлээ юунда чи их орнд ингэ шүдээ зууж ингэж тийм өмөрхтгий. Бодохгүй шүү дээ 40 жилийн дараа манай хятадтай нийлээд нэг хятад улс хотод ингэ явж штеп. Тэгж ядаж монголчууд сүүлийн үед нэрсээр гарч ирдэг болсон. Гэхдээ бид нар их орончгээ зодоо хийгээд үдээ хийгээд те чи муухай би муухай биш байхгүй юу? Өнөөдөр солонгосуудад та нар харалтай ийм айхтар. Эдний өнөөдөр солонгос улсын түүх юу байгаа? Тэг шудраг хэлээд асууя л та. Эдгээр түүхэндээ нэг ганцхан газар нэг тосхныг байлж исэн юм уу? Бид нар үеийн үедээ бусдад дорн үеийн үед эзлэгдэжсэн ус орно байхгүй. Тэг тусмаа эмзэг. Та нар чэжүүдэд явж үзсэн багт вэ? Чэжүүдэд манай Монголын нэг юм одоо хаадын одоо цэрэг тийм ээ жанжигуудын нэг тийм тосхон одоо юутэй нэг юм юу вэ тийм үнэн авсгал ингээд өөд батаг хайцсан байдаг байхгүй. Тэгээ маш том жанжинд чи амьдарч ирсэн гэж. Тэгээ тэр одоо юу гэх юм ба төвөөс нь манай одоо Монголоос буцах гэсэн юм байл. Тэгээ яг буцах гэсэн чи солонгосч яах вэ? Чадaltaй хүнд бол долоодог, чадaltaгүй болгоод сүгээрээ байдаг нэг юм угаасаа үндэсний яс ястаа өмш. Тэгээ тэднийг байлтаад тэгээд одоо тэр нэг юм юм юу исэн одоо тэр чи юу гэлдэг юм ачны юм жижиг уудаг галаар унж уудаг юм хавцал байгаа байхгүй. Тэр хүртэл ингээд дайсан юм л одоо Монгол зэргүүдийг алхтаа. Тэгээ хамгийн сүүлд нэг баатрууд бүгдөө тэр жанжингаа ясараа жанжин өөрөө тийм ээ бус руу одоо бусдын гарт өгч болдгоо тийм одоо тушаалтай энэ манай Монгол зэргүүд тийм байдаг. Тэгээд далаа руу ингэ тусарсан гэж. Тэгээ солонгос аваанаар дээр чи доошоо бүгд гэдэг үсэ. Тэр үед тэр аваанаар чинь тэр доошоо ороод хэдэн сар шилээ хайсан гэж. Тэр Монгол жанжны биеийг болгож. Тэгээ хэдэн сарын дараа ч тийм оож гаргаж ирээд толгойд зөвчсөн гэж. Одоо бүр тийм айцтай тий амь гараа гачаад алчих юм бэл тэгчээд ихтэй маш хүндэтгэлтэйгээр тэр булшиг нь тийм ээ тэнцээ ингэ хийсэн юм аа гэж бүр тэр яг чэжүүдийн нэлээд бас эртний түүх соёл судалдаг. Түүхчдод өмнө ирдэг. Улс төрчд нь буюу энгийн ард өмнө л гэж мэдгүй шүү дээ манай Монголд. Тэгэж одоо яажсэн. За та нар сөүл гэдэг үг ямар утгатай мэдэх үү? Солонгосуудад өөрсдөө асууад үзээрэй. Утгагүй мэдэхгүй. Мэдхгүй утгацээ. Тэгэхээр 1883 онд биш тийм ээ. Энэ Сеул дээр ямар төмөр хаан билээ? Давхан төмөр. Тэр чинь солонгосын эрлэг юм билээ шүү дээ. Тэр түүхэн дээрс бид нэг үзэж байгаа. Гэхдээ яг нь ээж солонгос шиг юм тийм л байсан юм. Тэгээд тэр давхан төмөр хаан ингээ харж байгаа энэ намсаа тавар шүү дээ. Намсаа тавар чи уул шүү дээ тийм. Ямар хөргөн сүүл шиг уулвэ гэж хэлсэн гэж. Тэнгүүтээ энэ хотыг сүүл хот гэж нэрлэе гэж хэлсэн гэж. Энэ хэдэн зуун жил явсаар хагаад сөүл хот болсон гэж. Москва бидний үгдүүд лээ. Мушкин хот гэдэг үстэй. Мушкин чи явсаар хагаад Москва болсон байхгүй.
Яг энэтэй адилхан өнөөдөр манай монголчууд та нар ч өөрсдөө мэдгүйгээр энд бидний хэдэн зуун жилийн өмнө байсан тийм ээ өвд эцэг юм сүнсэн заяа. Өнөөдөр магадгүй солонгос яагаад манай монголчууд ийм ээлтэй байдаг гэвэл эцэг өвдийн минь ч юм билүү гэж таашгүй шүү дээ. Тэгэхээр өнөөдөр бид нар хизээ нэгэд бас үгүй болно. Та бид 100 жилийн дараа байхгүй шүү дээ. 200 жилийн дараа бид нар байхгүй шүү дээ. Бид нар хулхын тас болов. Дараагийн өвдөө юм сая жилийн дараа Монголын урсад бидний өнөөдөр 21-р зуунд амьдарч байгаа таныг болон биднийг биширч хөтөх болов айлсгүй зүхэж харах болов. Энийг л бодсон. Яг л бид өгөөд өгөлдөө гэхдээ сүнс амардгүй юм гэдэг би. Тэгм чи өнөөдөр таны хийж байгаа бодож байгаа болгон эх орныхоо төлөө өөрийнхөө төлөө. Эх орны төлөө би өөрөө байхгүй. Миний зүрхэнд байдгийг. Хүн зүрхэнд байгаа юмыг л олж харддаг. Тэмчээс өдөөсөө өөрөө өөртөө итгэлтэй одоо эндээс ирсэн тийм ээ зорьсон болгондоо богинохоо хугацаанд биелүүлээд эх орондоо хүрэлцэж ирээрэй гэж та бүхэндээ хэлээд хэлээд дуусгав. Баярлалаа.